Hi guys, хоо болохыг болонгийнхаа цоо шихэн дугаарт тавтай морил. За юу яцхан манайхаа ингээд үзэж байгаа бүх үзэгчдээ Merry Christmas 100 сарын баярын мэндийг хүргье. За хэдийгээр одоо энэ хүүвчлэг маань 100 сарын дараагаар орж байгаа ч гэсэндээ би та бүхэндээ 100 сарын баярын мэндийг хүргэчихье гэж бодлоо. Тэгээ удахгүй хэдхэн хоногийн дараа манай монголчуудын арай илүү өргөн одоо хүрээлгээрээ тэмдэглэдэг шинэ жилийн баяр маань бас болох гэж байна. Тэгээ бүгдээрэнд нь шинэ жилийн баярын мэндийг хүргье. Happy New Year. Тэгээ 2026 онд бүх үзэгчдэд аз жаргал сайхан бүхнийг та бүхэндээ хүсэн өрөөё. За тэгээ 100 сарын баяр одоо Happy New Year энэ гэлтэй шинэ жил хүртэл одоо ингээд энэ хэдэн өдрүүдэд нэг 7 хоног айгүй гоё мөчүүд өнгөрдөг шээ те айгүй ингээл гадуур уур амьсгалж гоё бүх юм ингээл гял цалтай ингээл гоё чимэглэлүүд гоё шинэ жилийн мандарины өнөр инээ дээрээ гэдэлтэй айгүй гоё хүмүүсийн одоо сэтгэл санаа ч гэсэндээ айгүй өөдрөг дандаа аз жаргалаар дүүрэн одоо баяр баясгал инээмсэглэлээр дүүрэн явагддаг. Тэгээ ийм holiday үеүүдээр бүх хүмүүс ингээ holiday moodтэй байгаа энэ үед би бас одоо тэрнтэйгээ зохицуулаад энэ удаагийнхаа бичлэгээр маш гоё тийм шинэ жилийн кинонуудын тухай яриа гэж бодлоо. Тэгээд бид бүгдийн хайрлаж үздэг бүр жоохон байхасаа л бид ингээл үздэг байсан. Өстой жинхэнэ одоо holiday classics, the Christmas classics гэж яригддаг. Айгуу гоё 3 киног сонгож авсан байгаа. Тэгээд тэр 3 киноны тухай fun fact-уудыг хүмүүсийн мэддэггүй байсан тийм гоё fact-уудыг ярьж өгөх болно. Тийм болохоор ингээд шинэ жилийн баярын уур амьсгалтай зохисоод айгүй гоё байх болоо гэж би бодож байна. За хэдүүлгийнх нь ярих гэж байгаа эхний кино болохоор угаасаа ойлгомжтой шинэ жилийг бол энэ киногоор төсөөлшгүй. Home Alone буюу гэртээ ганцаараа гэдэг гайхалтай кино байна. За тэгээ хэдүүлээ Home Alone 1-ийн тухай ярина. Түүнээс гадна Home Alone 2-ийн тухай бас ярина. Хоёулангийнх тухай ярих гэж байгаа. За тэгээ Home Alone гэж ярьснаас манайхаа нэрэ та нар намайг Bantan TV-тэй ингэж хамтарч ажиллахыг мэдэх баах. Тэгээ Bantan TV-гээр миний YouTube-ийн бичлэгүүдийг бас ингэ зурагтаар одоо гаргадаг гэсэн үг. Тэгэхээр одоо яг YouTube үзэж чадахгүй байгаа хүмүүс ч юм уу те ингэ зурагтан дээр юм үзэх хүсдэг хүмүүс ч юм уу те бас Bantan телевизээр миний бичлэгүүдийг давхар ингэ үзэж явах боломжтой. За тэгээ би Bantan телевизтэй хамтраад энэ жил шинэ жилийн тусгай дугаар exclusive гоё holiday дугаар хийсэн байгаа. За тэгээд тэр нь 12 сарын 25-ны орой цацагдчихсан байгаа Монгол. За тэгээд харин миний сувг дээр болохоор 12 сарын 31-ний өдөр орох байгаа. 12 сарын 31-ний орой орох байгаа миний сувг дээр. За түүнээс гадна Bantan телевиз дээр ч гэсэндээ бас давхар 12 сарын 31-нд цацагдсан шүү. Тэгээд би юу гэж бодож байна л да. Bantan телевиз дээр үзэхээр арай илүү гоё нэг дуу муу ашигласан дуу муу болохоор яг нэг гоё шинэ жилийн дуунуудын тэр ашиглагдчихсан байгаа. Би болохоор тэрийгэ өөрийнхөө YouTube дээрээ тавихтаа болохоор бас тэр мэрийг хасж иж арай өөр дуу муу ашиглаж иж ингэж оруулахгүй болохгүй яагаад гэвэл copyright авдаг. Тэгээд YouTube ч юмс айгүй хэцүү шүү дээ. Copyright энэ төр гэдэг болохоор тэгэхээр хэрэг үзэж амжаагүй хүмүүс байгаа бол нэг бол та бүхэн маань 12 сарын 31-ний өдөр Бантангаар үзэж болох нь байна. Эсвэл миний бас сувгаар үзэж болох нь байна шүү. Тэгэд маш гоё дугаар байгаа манайхаа ямар одоо нэртэй байсан бэ гэхээр Alone in New York. Юу сонсогдож яг л Home Alone 2-ын нэршил байгаа үстэй те ганцаараа New York хотод гэсэн ийм нэртэй байсан. Тэгээд би яг тэр контент дээр юу хийж харуулсан бэ гэхээр New York-ийн гудамжаар ингээд яваад яг New York чинь 12 сард ингээд болоод ирэхээр Christmas-ийн үеэр шинэ жилийн үеэр амар гоё уур амьсгалтай болчихсон шүү дээ те. Тэгээд ер нь ингээд New York-чууд юу хийдгийг те ингээд ямар харж үзэх юмнууд байдгийг шинэ жилийн үеэр. За тэгээд Kevin буюу манай Home Alone-ы гол дүр маань New York-оор яг хаана айл хэсгүүд дээр очиж исэн бэ? Гэртээ ганцаараа дээр айл хэсгүүд ингээ гардаг вэ гэд тэр бүхнийг та бүхэндээ харуулахыг хичээсэн ийм гоё контент байгаа. Тэгэхээр та бүхэн маань үзэж амжаагаа бол 12 сарын 31-нд үзээрэй. Тэгээд зөвхөн New York-ийн elite одоо баян нэрээ энийг даламдуулаад сая ингээд энэ exclusive content-ыг ярьсных би өөрийнхөө editor охиндоо маш их том ингээд баярлсан талархснаа илэрхийлмээр байна. Тэгээд би тэгэхэд ер нь айгүй цагийг нь тулгаж агаад ер нь айгүй удаан хугацаанд ярьсан ч гэсэндээ те ингээд нэлээд бас ингээд цаг маань одоо давчуу байгаад тэгээд айгүй одоо эфирт цацагдхаас өмнө би бараг нэг 2 хоног хүрээгүй байхад би ингээд юу ясаахгүй хамаг бичлэгүүдээ эдиторлөгөө явуулсан дээр манай эдитор охин бол өстой бүр ёо
2 хоногийн дотор бол гялалзуулсан. Тэгээд эдитер охиндоо маш их баярлалаа. Айгу хишээж ажилласанд маш их баярлалаа гэж би бас энэ дэлмаараа хэлмээр байна. За Home Alone 1. Home Alone буюу гэртээ ганцаараа гэд гайхалтай holiday classic кино маань 1990 онд гарч ирсэн байгаа. Амар олон жил юм дээ манайха. Oh my god. Арайчтай дээ. Гэтэ би бүр ингэж тэ яг миний үеийн хүмүүс бол яг мэдчихэж байгаа бах тэ бид нэр яг жоохон бахацтай амар үздэг гэсэн. Гэтэ энэ чинь бол ингээд аяг классик кино учраас тэ зөвхөн миний үеийн хүмүүс үзэж өссөнөөс гадна өөр үеийнхэн ч гэсэндээ бидний дараагийн үеийнхэн ч гэсэндээ баг ингээд шинэ жил болгоноор үздэг байх гэж би бол бодож байна. Нэрээ нэг гал хальт юм сануулчихад би ингээ хаяадаа ингээд миний үеийнхэн манай millennial үеийнхэн энэ төр гэдээ ярахаар зарим хүмүүс таалагддаг юм уу яадгийн яагаад ингээд идэх ингээ тэгээдсэн. Ерөөсөө тийм буруу санаж бусад үеийнхнийг доромжилсан маягаар те доош нь хийсэн маягаар тэгж хилдэггүй шүү. Зүгээр би өөрийнхөө одоо үеийнхнийг сайн мэдэх болохоор л тэгж яриад байгаа юм шүү. Okay. So just a little disclaimer. За тэгээ 1990 онд энэхүү гарсан киног маань хэн бичсэн бэ гэхээр зохиолч болон продюсерлж гаргасан хүн нь болохоор John Hughes гэдэг ийм алдартай хүн байгаа. За тэгээд найруулагчаар нь болохоор Chris Columbus гэдэг бас нэгэн Hollywood-ийн маш алдартай найруулагч ажилласан юм байна. За тэгээд энэхүү киноны эрх нь бол угаасаа ойлгомжтой John Hughes гэдэг одоо энэхүү зохиолчт нь байгаа тий. За тэгээд энэ зохиолч нь энэхүү яг киноны санааг олцоход энэ зохиолоо биччихгээд Warner Bros-тэй хамтраад анх ингээд Warner Bros энэхүү киног одоо гаргах гэж байсан мэн лээ. Тэгээд нэг гэрэмэрэгээ хийгээд байжсэн чинь Warner Bros болохоор энэхүү кинод нэг тийм ач холбогдол өгөөгүй юм шиг үлээ. За энэ киноч нэг тэгж амар мундаг сүртэй. Тэгээд биднэрт мөнгө их олсон тийм кино болохгүй байхтаа л гэж бодсон юм шиг байгаа байхгүй. Зүгээр нэг хүүхдэд л зориулсан кино юм шиг сонсогдож байгаа байхгүй. Тийм учраас яг энэхүү кинод зарцуулах одоо budget одоо төсөв нь хэд байсан бэ гэхээр 10 сая доллар гэсэн юм байна лээ. За тэгээд анх ингээд 10 саяд тохироод гэхдээ ингээд нөгөө бүх төсвүүдээ гаргаад ингээд явсан чинь 10 сая багтах гэдсэн байгаа байхгүй. Тэгэд ингээд дахиад төсвөө ингээд нэмээд явсан чинь 14 сая ингээд гараа явчихсан гинэ. За тэгсэн чинь Warner Bros за боли те наад ийм их одоо бажтаар ийм их төсвөр ийм кино хийхгүй манайх одоо ингээ баг боллоо гэд татгалзаж эхэлсэн гинэ. За тэгэнгүүт John Hughes айгу бас ухаантай сэргэлэн залуу байсан юм шиг байна. Яад вэ гэхээр хэдийгээр Warner Bros-тай ингээд гэрээ байгуулах гад ингээ ярилцж байгаа ч гэсэндээ давхар 20th Century бас нэгэн өөр production компанитай те бас ингээд цаана яриад байжсэн юм байна лээ. За тэгэнгүүт Warner Bros ингээ жоохон сонио аашлаад ирэнгүүт нь окей гэд 20th Century руу очиод за одоо манай кинонд те энэ киног хийхэд ийм төсөв хэрэгтэй байна. Та нар яах вэ хийх үү? Одоо маад гаргаж өгөх үү яах вэ энэ гэдгсэн чинь 20th Century болохоор шууд өстой тгий хамтарч ажлын манайх гаргая. Унаад кино ч үнэхээр гоё сонсогдож чинь зохиол нь гоё сонсогдож чинь те айгу амжилт олно гэж бид нэр итгэж байна гэд тэгээд 20th Century-тэй хийхэр болсон байна лээ. Тэгээд Warner Bros бол одоо амар одоо гимшдэг байх гэж бодож байгаа те. Энэ гарсан цагаасаа хойш ямар гайхалтай кино болсон бэлээ те. Одоо бодоод үзлээ 2025 2026 он болох гэж байгаад хүртэл те амар үздэг штэ те. Жил болгон хүмүүс Home Alone-ыг үздэг байгаа. Тэгээ Warner Bros-ийн бол амар амаа барьсан гэж бодож байна. This is my house. I have to defend it. Where's your mother? My mom's in the car. За тэгээд энэхүү кино 1990 оны 11 сарын 16-ны өдөр Америкт нээлттэй хийсэн байгаа. За тэгээд нийтдээ бодоод үзтээ яг тэр нээлттэй хийсэн цагаасаа яг тэр үедээ 476.7 сая долларыг олсон. Яг тэр театрт гарсан үедээ 476.7 сая worldwide. Ямар их хэмжээний мөнгө вэ те. Энэ одоо мөнгө чинь одоо 2025 онд амар их сонсогдож байгаа шүү дээ. Стил амар их мөнгөтэй. Гэтэл 1990 онд гэж та нар бодоод үзтээ. Тэр үед чинь энэ мөнгө бол бүр амар их мөнгө байсан гэсэн үг те. Тэг ийм гайхалтай их мөнгийг олж чадсан үнэхээр амжилттай болсон юм байна лээ. Тэгээд 1990 оны 2 дахь хамгийн их орлого олсон ийм киногоор шалгарсан юм байна лээ. За тэгээд энэхүү киноны зураг авалт нь болохоор 1990 оны 2 сараас 5 сарын хооронд ингээ 3 сарын хугацаанд үргэлжилсэн юм байна лээ. Хаан зураг авалт нь хийгдсэн бэ гэхээр Illinois мужид хийгдсэн юм байна лээ. За тэгээд угаасаа энэ кино чинь нөгөө нэг Kevin-ийн гэр бүлийнхэн яг хаана амьдардаг вэ гэхээр Chicago-гийн нэг suburbs хэсэгт амьдардаг, Chicago хотод амьдардаг. Тэгээд энэ кинон яг Chicago-д зураг авалт хийгдээс гадна Illinois мужийн бас өөр хэсгүүдээр ингэж бас зураг авалт хийгдсэн юм байна лээ. Welcome to Home Alone. I'm bringing behind the scenes. I'm
За одоо ингээд та бүхэндээ яг хин мэдээллийг нөгөө төглөө энэ хүү киноны тухай одоо хэдүүлээ яста жинхэнэ нөгөө нэг weird facts-ууд руугаа орё. Сонин хачиргалтай хүмүүсийн мдээгүй байсан тэр фактууд руу орцгоё. За эхний сонирхолтой баримт болохоор манайхаа нөгөө нэг Wet Bandits гэх манай хоёр хулгайч байгаа шүү дээ. Өндөр нам хоёр айгүй эдтэй те. За тэгээд тэрний чинь нөгөө өндөр нь буюу Marv чинь жоохон дүнхүүн те. Нөгөө нэг жижигхэн гар нь болохоор бас айгүй тийм ухаантай те. Ингээд зэгүүн гараагаад байдаг. Өндөр нь болохоор жоохон тийм маанаг дуу гар байдаг. За тэгээд Marv буюу Marvin дүрс тоглосон жүжигчин болохоор Daniel Stern гэдэг жүжигчин байгаа. Daniel Stern Marvin дүр дээр та нар санаж байгаа бол яг нөгөө нэг Kevin-тэй ингээл тэр хаусаар бөөйн болол явж ирсэн нэг байрал шиг те банд тулдаан болол явж байдаг шүү дээ. Тэгээд яг Kevin энэ Marv Harry хоёрогт амар чадаадалцтай те янз бүрийн юмар өвтгөөд алж өгч байгаа те. Тэр үед та нар санаж байгаа бол яг ингээд Marv бүр яг Kevin-ыг бариха одоо төгсөн шүү дээ те ингээд яг дээшээ гарах гэж хахад нь одоо хөлнөөс нь барьж аваад ингээд зогсож идэг. Тэр үед нь Kevin мултрахын тулд ахыхаа нөгөө buzzing Tarantula том аалзыг нь авангуудаа нүүрэн дээр нь тавьчихдаг. Та нар тэр хэсгийг санаж байгаа үстэй тийм. За тэгсэн чинь үнэмшилтэй байлгахын үүднээс найруулагч нь чиний яг царайн дээр чинь те жинхэнэ тэр аалзыг Tarantula-г тавих хэрэгтэй байна гэсэн юм байна. Тэгээ уул нь бол имерхүү кино минь чинь те prop энэ ашигладаг шүү дээ. Яг адилхан харагддаг тийм хиймэл юм ингэж тавьж болно шүү дээ. Тэгээ зүгээр яг үнэмшилтэй ойлгохын тулд жинхэнэ spider тавья гэсэн байна. Тэгсэн чинь энэ Daniel Stern болохоор за окей би зөвшөөрье гэхтээ болцолтой гэж байгаа байхгүй. Болцол нь юу байсан бэ гэхээр ганцхан удаагийн take хийнэ. Ганцхан удаагийн л авалтаар явна. Би дахиж тэгж 2 дахь 3 дахь гэж давтаад байж чадахгүй ганцхан удаагийн take 2 дахь болцсон нь болохоор хэдүүлээ дахиж энэ тухай ерөөсөө ярихгүй шүү миний нүрэн дээр ингэж жинхэнэ Tarantula байсан тухай хэдэж ярихгүй шүү гэдэг тийм болцлыг тавьсан юм байна. Тэгэнгүүт окей deal те болцлыг хүлэн зөвшөөрлөө гэд тэгээд тэр зураг авалтыг хийсэн байгаа аахгүй юу. Тэгээд маш сонирхолтой юм гэх юм бол одоо тэр нөгөө Tarantula-г яг зураг авалтын үеэр ашиглаж байгаа болохоор тэр нөгөө нэг Tarantula-г чинь spider trainer гэх юм одоо юу юм бэ нэг тийм амтныг сургадаг хүмүүс байдаг шүү дээ тий. Тийм мэрэгжлийн хүн угаасаа Tarantula-г ингээд сургаад байж байгаа тий ингээд care хүмүүс нь байж байгаа аахгүй юу. За тэгээд тэр хүн нь болохоор ингэж хийсэн гинэ. Яг үнэнгээсээ орилох юм бол одоо тэр юун дээр нь царайн дээр нь нүүрэн дээр нь ингээд аалзаг тавьчихдаг шүү дээ. Тэгээд тэр үед нь яадаг вүлээ Marv гэлээ амар орилдог шүү дээ. Просто амар өндөр хоолгоор амар орилдог те. Тэгсэн чинь тэр нөгөө нэг Аазны сургагч хүн хэлсэн гэж аахгүй юу. Яг үнэнгээсээ тэгээд Аазыг нүрэн дээр нь тавьсан байхад ингээ ойрлох юм бол Ааз чи яг юу гинэ манайхаа сонсдоггүй гэж шүү дээ. Ааз юм сонсдоггүй, сонсгол байдаггүй ингэнэ. Ааз юу ингээ одоо гаднах дуу чимэг юугаараа мэдэрдэг вэ гэхээр vibration. Одоо тийм жишээлч мичрэлттэй тийм vibration-аар ингээд юмыг мэдэрдэг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр хэрвээ яг ингээ хүний нүрэн дээр тавьсан байхад ингээл орилно шүү дээ те. Ингээд амар чанга дугаар орилно. Тэр үед одоо тэр дууны одоо decibel enter гэж байдаг шүү дээ те. Ингээд яг нэг дуунаас гардаг, чанга дуунаас гардаг юм. Тэрийг яриад байгаа байхгүй юу. Тэгээд тэрийг ингээд Аалд тэр чанга дууны decibel ингээд мэдрэх юм бол хазах боломжтой гэж байгаа хгүй. Ингээд startle хийгээд ингээд хазах боломжтой. Хатгах боломжтой тий. Тийм учраас хэнийг Marv-ыг орилж болохгүй гэсэн байгаа хгүй. Тэгэхээр яасан бэ хэрэг энэ аюу сонирхолтой замнахаа. Яг ингээд байж хат нь тэр Аалд 50-гууд Daniel Stern худлагаасаа одоо орилсан гэсэн үг. Яг жинхэнэ үнэмшилтэй харагддаг штэ царайн те стабар гэл амар те тэгсэн мэт ямар ч тийм одоо жимээ гарахгүйгээр орилсан гэсэн үг. Яг ингэж тэгээд тэр зураг авалт хийгдсэний дараагаар нь тийм чимээгүй зураг авалт хийгдсэний дараагаар нь тэр орилж байгаа хэсгийг нь дараад нь нэмсэн гэсэн үг. Маш сонирхолтой байгаа зү тэ. Тэгээд та нар бодчих магадгүй тэр ингээд орилж байгаа юм шиг царай гаргаад ингэхт чинь бас ингээд тэр одоо Аалт нь мэдэрдэггүй юм уу гэж те. Үгүй та нар ингээд бодоод үзтээ ингээд тэр хоолойны дуу чимээний decibel тэрийг яриад байгаа шүү. Окей. Тэгэхгүй бол бас ингээд тэрэнд ингээд жоохон confused болсон хүмүүсийн комент энтрийг би бас гадуур харсан учраас ингээд тайлбарлаж өгч байгаа шүү. За дараагийн сонирхолтой факт гэдэг юм бол манайхаа Kevin чинь энэ кинон дээр бас ингээд айгүй 9 настай хүүхдийн хийгээд байгааргүй амар үйлдэлүүдийг хийдэг штэ тий айгүй тийм эрсдэлтэй dangerous үйлдэлүүдийг хийдэг. Одоо жишээ ингээд гэх юм бол гэртээ ганцаараа байж хата ингээд
чаргаар гулгадаг шүү дээ. Шууд ингээ гэрийнхэн хоёр давхраас чаргаар ингэж амар гулгангуудаа шууд уртлын хаалгаар үүдээр ингээ гараад яваад ингээд бүр нисч мсээд ингээ чаргаар ингээ цасан дээр буудаг гэсэн үг гэдэг те. Тэр байна. За эсвэл нэг бааз гээд ахахаа өрөөнд очиод нэг тийм тавцангууд дээр нь авирч гараад тэгээд мөнгө авах гэж явах үедээ тэр тавц нь хугараад ингээ тэр том тавцнаас ингээ ундаг те. За тэгэл түүнээс гадна одоо коток дээр ингээ хүмүүс тэ гулгаж яхад нь ингээд шууд доогор нь мөлхөж энэ төр орж мордог те тэр байна. За тэгэл ер нь энэ кино ч бас яг нэг байлтааных нь байрал үеийн нэхлэл ирэхээр амар юмнууд болдог шүү дээ. Тэгээ тэр мэр үеүүдтэй ингээд тийм амар үйлдэл хийдэг эрсдэлтэй үйлдэл хийдэг үеуд дээр нь угаасаа ойлгомжтой 9 настай жүжигчин хүүхдийг өөрийг нь тоглоулна гэж байхгүй. Тэр чинь бол байж болшгүй зүйл те. Зөвхөн жоохон хүүхдэд гээд байлтгүй ер нь бол жүжигчид чинь иймэрхүү зүйлүүд дээр өөрсдөө тоглодоггүй штэ. Жүжигчид чинь юу байдаг вэ гэхээр stunt double, the stunt man гэж байдаг. Тэр нь болохоор юм мэрэгжлийн бүр яг иймэрхүү стант хийдэг хүмүүс байдаг те. Янз бүрийн тийм унжаагааг харуулдаг ч юм уу эсвэл зодтолцож байгаа хэсгийг харуулдаг ч юм уу те. Бараг кинонд нь машин дариулж байгаа хүнийг харуулах хэрэгтэй бол тэрийг нь яг жүжигч нь өөрөө тоглоод байдаггүй те. Ингээд яг нэг стант double өмнөөс нь очиж ингээд машин дариулж мариулдаг те. Тийм хүмүүсийг ч одоо стант double гэдэг. Тэр стант double ч юм бол ер нь хүмүүс ярьдаг л да. Хэдийгээр ингээд киноны аймар сүртэй credit энэ төр аваад ингээд олон түмэнд танигдаад байдаггүй ч гэлээд те. Стант double бол айгүй чухал ролыг киноны индастринд оруулж ийдгээ. Тэгэхээр бид нэр одоо stand up-уудад айгуу тийм appreciate хийх хэрэгтэй энэ төр гээд хүмүүс бас айгүйх гадуур ярьдаг. За тийм учраас угаасаа ойлгомжтой Kevin-д stand double байх хэрэгтэй байсан. Гэтэ та нар бодчих магадгүй. Одоо Kevin-тэй төстэй би хадал хүн одоо stand double хийх ёстой шүү дээ, тэ? Шал өөр ингээд одоо шал өөр хэмжээтэй хүнтэй амар өндөр ч юм уу амар тарган ч юм уу тийм хүн хийж болохгүй шүү дээ. Үнэмшилтэй харагдахгүй тийм үстэй. Тэгэхээр та нар бодож магадгүй л дээ. Хөөе тэгэхээр одоо Kevin-ний stand up гэхээр бас л хүүхэд байх юм биш үү гэдэг. Үгүй манайха айгүй сонирхолтой зэ 30 настай намхан эрэгтэй хүн. Одоо баг одоо хүн гэж хэлэх юм уу? Тийм байгаа хгүй. Тийм одоо хүн одоо stand up болж тоглосон байна лээ. Тэгээ айгүй энэтэй хүмүүс ингээ гадуур бас хаяа тиймэрхүү бичлэгүүд яваад байдаг ингээд киноны алдаанууд энэ төр гэл те. Тэрэндээ бас ганц хоёр тиймэрхүү алдаанууд харагддаг Home Alone дээр яг Kevin-ийн stunt double нь ингээ царайнд гарсан байгаа хгүй. Яг нэг 30 настай те. Нас бинд хүрчихсэн эрэгтэй хүний царай харагддаг. Айгүй энэтэй тийм хэсгүүд байдаг. За тэгээд ийм stunt double 30 настай нас бинд хүрсэн эрэгтэй хүн Kevin-ийн тэр одоо stand up-ыг хийжээ. Тэгээ тэр дээжэгээ одоо авирч байгаа, авираад унж байгаа, чарга маргаар гулгаж байгаа, тэр котоктор гулгаж байгаа хүмүүс нь ингэж явж байгаа чинь бүгдээрээ тэр stand double эрэхтэй байсан юм байна лээ. Тэр stand double-ын нэр нь болохоор Larry Nicholas гэдэг ийм нэртэй stuntman байжээ. За дараагийн сонирхолтой факт юу вэ гэх юм бол та нар Kevin-ийн нөгөө нэг өөртөө бараг нас чацуу нэг үеэлийг нь санаж гинөө Cousin Fuller гэд нүдний шилтэй нэг том нүдний шил зүүсэн эрэхтэй байдаг шүү дээ. Тэгээд амар ингээл суурай интернет дугаалтай. Тэгээд хилээлээдэг шүү дээ ээж мэж ингээл одоо нөгөө үеэлүүд нь те хэрүү Fuller айгүй уух юм ингээд оронд орохынхаа өмнө уучих юм бол ингээд дандаа орондоо шээдэн шүү дээ гэл Kevin-ыг амар айлгаал байдаг шүү дээ. Тэр Cousin Fuller чинь манайхаа яг тэр Fuller-ын дүрд тоглосон хүүчин яг үнэндээ Kevin-ний дүрд тоглодог одоо Macaulay Culkin шүү дээ. Macaulay-гийн дүүн юм байна лээ төрсөн дүүн. Kieran Culkin гэд ийм залуу байгаа. За тэгээд одоо бол залуу болчихсон л да тийм хүүхдээсэн юм байна лээ. Тэгээд одоо хин чин Kieran Culkin ч болохоор бас айгүй амжилттай явж байгаа жүжигчин. Зөндөө олон бас ингээд том киноудад одоо шоунуудад ороод явж байгаа, тоглоо явж байгаа. Одоо жишээ нь гэх юм бол Succession гэдэг айгүй тийм мундаг алдартай болсон цуврал байдаг те. Тэрний бас ингээд гол дүрүүд нь тоглосон юм байна лээ. Ийм сонирхолтой факт байна. Тэгээд би нэрээ дэлхийг олж мэдснээс хойш ингээд Home Alone-ыг үзэхээр нэрээ айгүй адилхан харагдчихжээ хин хоёр Kevin Fuller хоёр айгүй тустай харагдчихжээ. Fuller, go easy on the Pepsi. За тэгээд саяхан нөгөө тэр гулгадаг хэсгийг ярьснаас дараагийн маань weird fact яг тэр хэсгийн тухай байна. Одоо яг Kevin хоёр давхраасаа ингээд чаргаар гулгаад айгүй амар үүдээр гардаг шүү дээ. Тэр хэсгийг хийх гээд айгүй завсан гинэ. Тэр хэсэгт бүр айгүй зураг авахд айгүй хэцүү байсан гинэ. Ягаад вэ гэхээр яг тэр одоо house нь яг тэр нөө зураг авалт хийжсэн байшин болохоор тэр
яг кинон дээр гардаг шиг шатнаас нь их царангууд юу нь байхгүй байхгүй. Уртлынх нь үүд нь байхгүй байхгүй. Ийм дали байгаа байхгүй тий. Тэгэхээр яаж ч удсан ингэж тэр шатаар ингэж доошоо буухад бол чигээрэл яваад ингэж унаа штэ тий хан мөргөн гэсэн үг. Ингэж явж чигээрээ явснаа гиг үнтэй ингэж мөрөөгаад ингэж хаалгаар гарна гэж байхгүй штэ тий. Тэгэхээр өстө тэр зургийг авах амар хэцүү байсан гинэ. Дахин ингэж өстө чаргаар үзээд л тий. Тэнгүүдтэй айгу бүтлгүүдчихсэн гэж чарга нийшээгээ нэг унаал тийшээгээ нэг унаад л өстө ингээл тий. Хамаг юм эвдлээд л айгу хэцүү. Тэгээд өстө бүр ингэж толгоогоо гарчлагаад тий нөгөө нэг production team ч одоо яаж энэ зургийг авалтыг хийх вэ гэдэг. Тэгээ эцээ айгу олон удаагийн take хийсний эцэст ийм санаачлаг гарсан гинэ. Тэр зураг авалтыг нь болохоор нөгөө юунд хийгээгүй. Яг тэр нөгөө жинхэнэ house шүү дээ. Тэнд хийгээгүй одоо нөгөө practical house буюу одоо нөгөө яг энэ кинонд зориулж барьсан film set-ний тийм хуурамч байшин гэсэн үг. Тэр байшинд одоо зураг авалтыг яг хийж таарсан. Тэгэхдээ эдгээр нэг тийм cheat code хэрэгэлсэн байхгүй одоо хууралтын тийм тактик хэрэгэлсэн. Юу вэ гэхээр яг тэр шатных нь доорн тийм ski ramp хийчихсэн байгаа байхгүй одоо гулгах нэг тийм одоо ramp нэг доошоогоо ингэсэн ийм тийм зориултын бараг тийм зориултын гулгалтын тийм зам ингэж хийгээд тэрэн дээр нь нөгөө нэг чаргаагаа ингэж байрлуулж өгөөд тэгээд ингэж үдсэн юм байна лээ тэгэж явуулж. За тэгсэн чинь яг онж таарсан гэж байгаа байхгүй яг оноод яг үүдээр нь ингэж гараад тэгэд бараг үүдээр гараад бараг 30 feet чарга нь явсан гэсэн. Тэгээд яг л за болох юм байна. Одоо зүгээр хүн дээр нь сулгаагүй байхад тэгж аягүй амар ниссэн гэж аахгүй. Тэгэхээр за окей хүн сулгасан тохиолдолд бол тий ингээд бас гайгүй одоо яг болчих юм байна гэд тэгэд тэгж зураг авалтаа хийсэн гэсэн. Тэгээд дахиад түрүүн хэлсэнчлэн тий энэ чарган дээр бол Кевин байгаагүй. Нөгөө нэг Кевины stuntman 30 настай эрэхтэн байсан. За тэгээд тэгэж тэн дээр зураг авалт хийхээс гадна ингээд тэр чинь бас нөгөө монтаж хийхдээ бас ингээ өөр хэсгүүдийг англ өнцөг энэ төрөө өөрчлөөд аягүй арай илүү үнэмшилтэй ихтгэл үнэмшилтэй болгосон гэсэн үг юм. This is the furnace. It's the scariest thing in the basement. You should see what it does to me. За дараагийн сонирхолтой fact гэдэг юм бол бүр ингээд энэ хүү киноны Home Alone киноны бүр iconic pose болсон. Тэ бүр iconic хэсэг нь болсон. Бараг л хүмүүс Home Alone гэж бодонгууд энэ хэсгийг боддог нэг iconic хэсэг байгаа. Тэр нь болохоор яг Kevin гэртээ ганцаараа байж байхдаа усанд ороод л тэ ингээл дуу муудуулаад л тэгснэ ингээл аавынхаа хамиг юм хумыг хэрэглээд л тэ ингээл би өстө биеийнхэн бүх хэсгийг угаасан бараг ингээл тэ гидснийхаа хүүсийг хүртэл угаасан доторхоо угаасан тэ ингээл сугмагаа хүртэл угаасан ингээл хөөх юм ярьж байгаа л тэ аавынхаа зөөрөө ингээл хамиг юм ингээл аавынхаа юмнуудыг хэрэглээд л тэ өсөмсөө самнаад л тэгж байгаа л аавынхаа нөгөө нэг after shave байж тэ нөгөө нэг сахал хусныхаа дараа хэрэгэлдэг тэр юмыг аваад ингээд түрхдэг штэ тэ түрхэнгүүтээ яадаг үлээ Kevin ингэдэг штэ. Ингээд орилдгоо тэ тэр хэсэг чинь манайхаа partially scripted зарим хэсэг нь болохоор partially not scripted байсан. Юу гэж хэлэхэд байна вэ гэхээр зарим хэсэг нь яг энэ хэсгийн зарим зүйл нь бол яг ингээд зохиолдоо орчихсон байсан. Зарим нь болохоор зохиолд ороогүй Kevin буюу одоо Kevin-ийн дүр тоглож байгаа Macaulay Culkin-ы яг тэр тухайн үедээ ингэж improvise хийсэн зүйл байсан юм байна лээ. За юу нь not scripted байсан бэ гэхээр зохиолтонд ороог байсан бэ гэхээр Kevin юу яах ёстой байсан юм нахаа. Яг after shave түрхлээ тэгснийхаа дараа гараа буулгаад гэд ерөөсө гараа хацрандаа байлахгүй байж хата тэгэж орилох ёстой байсан гинэ. Тэгсэн чинь Kevin одоо Macaulay Culkin болохоор яг өөрөө объектгүй improvise хийгсэн маягаар тэгж хийгээгүй юм байна лээ л дээ зүгээр гараа булхаа мартчихсан юм байна. Хүүхэд учраас тэгээд угаасаа жүжигчин зөндөл удаа алдаа гаргадаг л хэлгүү дээ тий. Тэгээд гараа булхаа мартангуудаа гараа барьж явах үедээ гэж орилчихсан. Тэгсэн чинь тэр нь болохоор нөгөө найруулагч болон тэр нөгөө crew members-ууд амар таалагдсан гинэ тэд нар бүр ингээд тэрийг харчаад өстө хөтлөө инээгээд тэгээд найруулагч нь шууд энэ тейкер явъя дахиж одоо бичиж ингэж те засаад явах шууд энэ тейкер явчих гээд тэгж тим сонголтоо хийсэн мэлээ. Тэгээд угаасаа тэр сонголт нь зөв байсан бэ нэлээ. Тэгээд бүр ингээд үнэхээр iconic pose-тэй хоёр гараар барьж гэж ойрлож байгаа. Тэгээд тэр чин бүр юу яадаг штэ манайхаа энэ хүү Home Alone киноны яг гол постэр зураг байна штэ те тэр зурган дээр яг Kevin ингээ хацраа барьчихсан хоёр хацраа барьчихсан гэж ойрлож байгаагаар зураг нь тавигддаг штэ. Тэгэхээр ийм одоо iconic хөдөлгөөн пост чинь санаандгүй алдаанаас болж гарч ирсэн зүйл юм бэ нэлээ.
За дараагийн сонирхолтой fact юу вэ гэхлээр одоо Wet Bandits-ийн нөгөө намхан буюу Harry-гийн төр тоглодог жүжигчин болохоор Joe Pesci гэдэг ийм эрэгтэй байгаа. За Joe Pesci-гийн хувьд болохоор манайхаа айгүй угаасаа энэ 1990 оны энэхүү кино тоглохоос өмнө алдартай айгүй мундаг Hollywood actor байсан. Гэхдээ ер нь энэ залуу энэ эрэгтэй ямар шогон кинонд тоглодог вэ гэхээр тийм gangster movie-нууд дээр үе нэг тийм gangster movie-нууд байдаг шүү дээ. The Goodfellas ч гэдэг юм. Goodfellas ч гэсэн жинхэнэ Joe Pesci өөрөө тоглосон байхгүй юу? Эсвэл одоо нэг Godfather энэ гэсэн нэг тиймэрхүү gangster кинод байдаг те. Тийм дээр үеийн gangster кинонд тийм badass, тийм gang энэ төр хүмүүсийн дүрд тоглодог эрэгтэй байсан байгаа байхгүй юу? За тэгээд ингээд шал ингээд бараг 180% тэ шал өөр хүүхдэд зориулсан хүүхдийн гэр бүлд зориулсан юм инэдмийн holiday Christmas кино тоглож байгаа болохоор өөрт нь ингээд шал ондоо байсан байгаа байхгүй юу. Тэгээд энэ жүжигчин ингээд зарим жүжигчид ингээд method acting гэдгийг ингээд бүр сонгож авдаг шүү дээ. Бүх жүжигчид бол тэгээд байдаггүй те. Method acting гэдэг чинь болохоор жүжигчнийхаа хувьд бүр ингээд дүрдээ ороод бүр ингээд бараг тэр киноны зураг авалт болон болтол бараг тэр дүрийнхээ амьдралаар амьдардаг. Тэр дүрийнхээ баг майндсетэнд ороод те яг зураг авалтын нөө зураг авахулж явах үед биш зүгээр жирийн үедээ ч гэсэндээ бүр тэр яг дүрийнхээ майндсет амьдралд ингээ орж тэгж тоглодгийг жүжиглэлтийг method acting гэдэг байгаа байхгүй юу. За тэгээд энэ хин Joe Pesci болохоор угаасаа тийм method acting-ээр айгу тийм алдартай байсан юм байна. За тэгээд Joe угаасаа ингэж бодсон гинэ. Ямар дүр тоглож байгаа вэ гэхээр тийм муха те айлыг ингэж юу яадаг дээрэмддэг тийм thief нэг тийм ингэсэн гарын дүр тоглох гэж байгаа шүү дээ те. Тэг хүүхдүүдийг айлгсан ингээл амар алтан шидтэй тэгэл хүүхд мөхтэйг айлгсан тийм дүр тоглох гэж байгаа учраас за би энэ method acting-гээ ашиглана дүрдээ орох хэрэгтэй гэд тийм учраас одоо тэр нэг Kevin ч энэ хоёроос айдаг штэ тий. Эхний үед бол ингээд энэ Kevin энэ хоёроос хоёлонгаас айгу айгаал нуугдаж муугдаал ор морны доор ороод тэгдэг тий. Тэрийг үнэмшилтэй байлгахын тулд тий Kevin-ий тэр айцыг нь үнэмшилтэй байлгахын тулд Joe ингэж шийдсэн гинэ. Kevin-ий дүр тоглож байгаа Macaulay Culkin-тэй тэр жүжигчин хүүтэй зураг авалт болох гээд тэр film set дээр тэр үеүүдээр хизээч харьцахгүй. Тэр бүр ингээ Macaulay Culkin-аас ингээ зайгаа авдаг гэсэн гэж аахгүй зайгаа барьдаг байсан. Бүр ерөөсөө ойртож очидаггүй. Ерөөсөө ингээл те яриа мэрэ өвсгдөггүй, сайн ууч гэж хэлдэггүй, юу ээнч гэж хэлдэггүй те ингээл бараг ингээл cold shoulder өгөөл те айгуу тийм хүүтэн байгаад байдаг гэсэн гинэ. Яагаад вэ гэхээр яг зураг авалтын өмнө гараад ирэнгүүт ерөөсөө тийм сайхан гоё халуун холбоо үүсгэж байгаагүй болохоор те гарангууд нэг хүүтэн хүн өвдөөс нь харж мараал ингээл яхаар үнэнгээсээ тэр нөгөө нэг хүүхэд нь айх мэдрэмж төрөөштэй тэр жүжигчин хүүхдэд те тийм имийг нь жинхэнэ байлгахын тулд тийм method acting-ыг ингэж сонгосон гэж хэлээ. Тэгээд энэ аягүй сонирхолтой байгаа зү те ингээд яг тэр зураг авалтын үеэр бол тэгэл жүжигчд хоорондоо гоё ингээл харьцаал байждаг байлгүй дээ. Тийм үстэй тэгсэн чинь ингээд тэр жоохон хүүхэдтэй бүр ингээд харьцаж марцахгүй ингээдсэн кинодод аягүй сонирхолтой санагцсан. Oh really? Yeah. Because You're a stranger. За тэгээд айгүй сонирхолтой зүйл гэх юм бол бас нэг юм гэх юм бол одоо яг киноны төгсгөл хавцаа те яг энэ нөгөө нэг байрал тулдаан болж байгаад Kevin эцэст энэ хоёрт баригдчихдаг шүү дээ те. Баригдангууд яадаг бол энэ хөрхийн амьтан Kevin-ийг бүр ингээ зүгээр нэг өлгүүр дээр аваад өлөгчдөг те айгүй амар нэг дэгэн дээр аваад өлөгчдөг. Тэгэнгүүтэл энэ ста те зааста би чамайг алан даа гал те тэр хоёр чи ингээ сүрдүүлэл те би ста чиний нүүрэн дээр чаа юу эндүүгээр цохих болно чаны эний чин шатаах болно ингэх болно ста чамайгаас өшөөгөө аавна гэл тэнгүүтээ нөгөө Harry чин те ингээл гарааг нь бараал те би чиний одоо наа жижигхэн гарааг чинь хоёр хуруунуудыг чи нэгээр нь хугалах болно. Тэгээ би бүр ингээд юу аа ингээл хазна гэл тэнгүүтээ ингээд хуруугийн долоовор хурууг ингээ амдаа хийчдэг. Амдаа ингээ хаддаг. Тэгсэн чинь яасан гэж манайхаа Joe үнэнгээсээ Macaulay Culkin-ий хурууг нь хазчихжээ. Тэгээ тэрийг ингээд бүр үнэнгээсээ тэгэж амар хадсан гэдгийг мдээгүй айгүй бүр яг дүрдээ орчихсан. Тэгээ өөрөө анзаарахгүйгээр ингээ хазчихсан гэж байгаа байхгүй. Чанга хатсан юм уу да. Тэгсэн чи яасан гэсэн чи ингээ Kevin-ий одоо Macaulay Culkin-ий одоо хурууных нь ингээд юу арьсан ингээд хуулраад тэгэд одоо хүртэл ингээд насан туршдаа үлдсэн тийм шүдний оромтой гэсэн ийм сорвтой. Тэгээ тэрийг Macaulay Culkin ингээд юун дээр ярьслууд дээр ярьдаг юм байна лээ. Ингээд тэ Joe-гийн шүдний ором ингээд над дээр үлдчихсэндээ би бол эндээ бол айгүй баяртай байдаг те. Ингээд бүр энэ
киногийн болон тэр мундаг жүжигчтэй хамтарч ажилласан тэр ингээд дурсамжийг нь үлдээгээд мөнхлөхтэй тийм сорвтой болсон гэдэгт айгүй баярлаг. Гэхдээ хин Job бол ерөөсөө угаасаа ойлгомжтой санаатаагаар хийсэн үйлдэл биш. Тэгээ яг нөгөө нэг үнэнгээсээ Kevin-ыг өвдөгчсөн, Macaulay Culkin-ыг өвдөгчсөн гэдгийг мэдээд Job амар сандарсан гинэ бүр ингээд сандраал. Хөөе яана бис жоохон хүүхдийг өвдгөө ажиллаа гэж бүр ингээд амар одоо сандарч исэн гэсэн. Тэгээд угаасаа ойлгомжтой албаар тэгээгүй санамсархуу ингээд байдлаар дүрдээ ороод хийчихсэн. Гэтэ надад айгүй гоё ядгаа ийм сорвоо харахад гэж Macaulay Culkin ярьдаг юм байна лээ. Bite off every one of these little fingers one at a time. За дараагийн сонирхолтой баримт болохоор нөгөө нэг энэ Kevin-ий үзээд байдаг кинон дотроо үзээд байдаг нэг дээр үеийн хар цагаан кино гэдэг ч гэдэг айгүй амар кино бас л нэг gangster кино те ингээл будалцаантай нөгөө нэр нь болохоор Angels with Filthy Souls гэдэг тийм нэртэй ингээд бохор сүнстэй бохор сэтгэлтэй сахиусан тэнгэрүүд гэсэн нэг ийм киног үзээд байдаг штэ Kevin. За тэгээд тэрүүгээрээ бас ингээл хүмүүсийг хуурч муурдаг. Нэг хоёр дээрэмчдэгч тэр киногоор хуурдаг. За тэгээд нэг пицца хүргэж ирдэг залууч гэсэндээ тэрүүгээр ингээл хуурал байдаг те. За тэр чинь болохоор яг жинхэнэ кино биш гинэ. Ерөөсө жинхнээсээ ингэж Hollywood-д байдаг гэсэн тийм дээрвийн кино биш. Энэ кинонд зориулаад Home Alone-д зориулаад ингэж бүтээсэн тийм хуурамч кино ингэнэ. Аюул сонирхолтой байгаа ч тэ. Гэхдээ энэ нь болохоор яг 1938 онд бүр дээр үед гарч исэн classic тийм gangster кино болох Angels with Dirty Faces гэдэг кинонд нэг тийм жоохон дуурайсан маягийн тийм хурамч кино хийсэн мэн лээ. Тэгээд энэ одоо хурамч киногоо болохоор нэг өдрийн дотор л ингэж зураг авалтаа хийсэн гэсэн. Тэгээд угаасаа ойлгомжтой ганцхан өрөөнд л болдог штэ хэдхэн секундын л кино байдаг. Тэр киноныхаа хэдхэн секундыг л харуулдаг учраас нэг л ганцхан л өрөөнд ингэж нэг өдрийн дотор тэр зураг авалтаа хийсэн гэсэн. Тэгээ угаасаа энэ киноноос чинь тэр хурамч киноноос чинь нөгөө нэг iconic хизээч мартагдашгүй одоо ч гэсэн хүмүүсээ ингэж хилдэг лайнууд мөрнүүд үлдсэн байгаа. Одоо чинь ингэдэг юм бол keep the change you filthy animal гэж тэгдэг штэ нөгөө нэг буудаж алдаг хүн те. Хариултаа өөртөө үлдээгэр юм заваа амтан мэн гэл. Тэгээ хоёрдугаар Home Alone 2 дээр гардаг энэ киноных нь бас нэг sequel нь гардаг штэ те. Энэ хурамч киноных нь одоо 2 дугаар ангид бас Home Alone 2 дээр гардаг. Тэрэн дээр бас ингээд iconic мөр байдаг. Тэр нь болохоор Merry Christmas you filthy animal and Happy New Year гэлтэй. Тэр мөр нь одоо бүр ингээд үнэхээр мартагдашгүй хизээч мартагдашгүй бүр хүмүүсийн хаач ингээд сонсоод таних тийм iconic мөрнүүд болж үлдсэн. Merry Christmas you filthy animal. And a Happy New Year. За тэгэхээр дараагийн weird fact болохоор та нар санаж байгаа бол яг Kevin чинь за би өстой энэ хоёр хулгайчтай тэмцэх болно. Энэ бол миний гэр. This is my house. I have to protect it гэлтэй. Тэгээд нөгөө нэг энэ хоёрт тэмцэхээр шийдээд нэг тийм plan төлөвлөгөө гаргачихсан байдаг шүү дээ. Kevin-ийн төлөвлөгөө battle plan ч гэлөө те. Нэг том цаасан дээр ингээд баах map энэ төр зураад ингэж ингээд одоо тэгэн ингэн энэ төр гэд бүр ингээд юм төлөвлөгөө гаргачихсан зурж мурчсан байдаг. Тэр plan-ыг яг үнэнгээсээ Macaulay Culkin өөрөө зурсан юм байна лээ. Бүх юмыг нь өөрөө зураад бүх юмыг нь өөрөө ингээд бичиж мичээд тэгсэн юм байна лээ. За гэхдээ бас ганц хоёр нь болохоор ингээд дараад нь нэмэгдсэн гэсэн. Яг тэр нөгөө нэг байрлал нь эхлэнгүүд нэг болдог амар юмнууд байдаг штэ ингээл мөсөн дээр халтарч унах ч юм уу те эсвэл одоо ингээл хаалга онгойлгосон чинь нэг blow torture ингээл одоо малгайг нь амар ингээл толгойг нь амар галаар ингээд шатаадаг ч юм уу те тэр бүх өрхнүүдийг нь болохоор production designer team нь угаасаа хариуцж байгаа. Тэр production designer-ыг нь болохоор John Muro гэдэг ийм хүн яг хариуцж ажиллаж исэн мэн лээ. Тэгээд аль үшэнэ Macaulay Culkin яг тэрхүү плана ингээд зурж дуусны дараагаар нь яг энэ production designer team нь нөгөө нэг хин Marv цанхнаас ингээ орж ирэнгүүтээ шууд нүцгэн хөлөөрөө ингээд гიშгэнгүүд доор нь шинэ жилийн модны чимэглэл байлгая гэдгийг ингэж сүулт нэмсэн юм байна лээ. Яг зохиолт нь байхгүй байсан. Тэгээ тийм учраас аль үшэнэ ингээд Macaulay Culkin ингээд зурчихсан учраас энэ production designer залуу болох John Muro өөрөө тэрийг ингэж нэмсэн юм байна лээ хүүхэд. Одоо яг Macaulay Culkin-ий тэр бичгтэй адилхан болох гэж тэгж өөрөө ингэж дуурайж битсэн юм байна л да. Тэгэхдээ айгүй сонирхолтой заяа. Энэ залуу болохоор өөрөө баруун гараараа бичдэг. Тэг баруун гар одоо хүн байгаа аахгүй те right-handed person. Тэгсэн чинь одоо Kevin-ийг дуурайх гэж жоохон хүүхдийн бичгийг дуурайх гэж байгаа учраас зүүн гараараа солгоо гараараа албаар ингэж битсэн гинэ. Тэгэж бичгтээ бас ornament гэдэг үгийг албаар
буруу бичсэн байгаа байхгүй юу манайха үсгийн алдаатай бичсэн. Ornaments гэхээр ORNAMENTS гэж бичнэ. Гэтэл энэ дээр харахад бол те ORNAMINTS гэдэг ингэж буруу үсгийн алдаатайгаар ингэж албаар бичсэн юм байна лээ. За одоо тэр нөгөө нэг амар урх trapнууд нэрштэй те ингээл унж мундаг янз бүрийн амар тэр нөгөө хөрх юмда хоёр wet bandits чинь те Marv Harry хоёроос бүр амар зовдөг штэ те бүр ингээл өмнөөс нь ингээл бие өвдмөр те айгүй амар. Тэг миний ингээ хараад хахаар те Marv бүр илүү зовдгоо. Тэ ялангуяа 2 дугаар анги дээр нь манайхан те хөөрхий Marv бүр төвп мөбөөр хитэн ч удаа цохиулдгийн те амар урдлаа тэгэл electrocute хийгэлстэй ингээл юм хамаар тогон цохиулаад л те амар хөөрх юмд Marv зовдөг. За тэгээ энэ хоёр одоо wet bandits-уудын тэр зовдөг, ундаг одоо тарчлуулдаг хэсгүүдийг болохоор угаасаа ойлгомжтой энэ хоёр жүжигчид өөрснөө тоглоогүй байгаа тэр хэсгүүдэд нь яг тэр ундаг яадаг хэсгүүдэд нь тэрэнд нь болохоор дандаа stunt double-ууд нь stunt men-ууд нь хийжсэн байгаа хгүй. Гэхдээ л тэр хүмүүс чинь бас үнэлтэйгээ харагдуулахын тулд яг үнэнгээсээ унж байгаа, яг үнэнгээсээ одоо ингээл нүр амаа зогсож байгаа ч юм уу тийм байгаа учраас өвдөж мөвдөх нь угаасаа ойлгомжтой тийм биз дээ тийм учраас stunt double-ууд нь болохоор заастаа нэг л take care хий те нэг л удаагаар ингэж хий дахиж хийхээр өстэй угаасаа өөрсдөнд нь хэцүү шттэ би минь хаана өвдөн тийм учраас ингээл ганцхан удаагаар л ингээл take care л хийхийг одоо ингэж эрмэлцдэг байсан юм байна лээ. Between you and the stunt coordinator you work it out together what you're going to do and then they'll set their cameras according. За дараагийн fun fact юу вэ гэхлээр хөгжимтэй холбоотой байгаа энэ хүү киноны хөгжим та нар надтай санал нийлэх үгүйг мэдэхгүй байна. Ямар ч гэсэн Home Alone киног бүр үнэхээр гоё next level үнэхээр masterpiece болгож чадсан айгүй чухал одоо үүрэг ролыг бол тэр хөгжим нь гэж боддог. Тэр film score гэж ярьсан шүү дээ кинонд зориулсан хөгжим нь үнэхээр next level давж чадсан. Тэгээд та нар зүгээр тэр хөгжимгүйгээр нь киног төсөөлдөө нэг сонирхолтой санагдахгүй байгаа зү. Яг тэр хөгжим чинь бүр яг нөгөө нэг гоё амьлуулж өгдөг. Тэгээд тэр гайхалтай одоо ч гэсэндээ хүмүүс сонсоод шууд таньдаг те. Тэр гайхалтай одоо хөгжмнүүдийг бичсэн хөгжмийнх нь энэ киноны film score хөгжмийн зохиолч хүн нь болохоор John Williams гэдэг хөгжмийн зохиолч байгаа. Энэ хүн бол угаасаа маш алдартай хөгжмийн зохиолч. Тэгээд Hollywood-ийн хувьд бол те айгүй мундаг кинонуудын одоо зохиолыг нь хөгжмийг нь бичсэн. Хөгжмийн зохиолч байгаа. Одоо жишээ гэх юм бол Indiana Jones-ийн хөгжмийг бичсэн, Star Wars-ийн хөгжмийг бичсэн. За одоо ингээ Home Alone-ийн хөгжмийг бичсэн байна гэдэг яриад ахын бол өстой бүр дуусахгүй маш гоё киноудын хөгжмийг нь бичсэн ийм алдартай мундаг авьяастай хүн байгаа. Тэгээд энэ киноны одоо жишээ нь одоо айгүй алдартай дуу гэх юм бол Somewhere in My Memory гэдэг. Somewhere in my би нэр манайха энэ Somewhere in My Memory-г тоглоод гоё үзэгчтэй бэлэг бараад өөрийнхөө Instagram reel дээр тавьсан байгаа. Энд хальт оруулчихъя. Тэгээд бүтнэр нүцмээр байгаа бол очиж үзээрэй Instagram дээр. За энэ тухай яагаад ярьж байгаа вэ гэхээр энэ хүү John Williams гэдэг хөгжмийн зохиолч нь бараг л энэ project-д оролцохгүй байх байсан юм байна лээ. Хамгийн анх болохоор энэ хүү John Williams гэдэг энэ хөгжмийн зохиолч санал болгосон юм байна. Тэгсэн чинь John Williams таатгалцсан юм байна. Үгүй ээ гэд. Тэгээ угаасаа би түрүүн хэлсэндээ анх ингээд энэ киног болохоор хүмүүс айгүй гоё кино болно гэж бодоагүй юм байна лээ. Нэг хүүхдийн кино ингэсэн те их мундаг болно энэ төр гэж бодоагүй учраас ингээд тэгээ John Williams үгүй гэж таатгалцсан юм байна. За тэгээд нэг өөр хөгжмийн зохиолчтой гэрээ хийгээд яриа тохирчихжээ. Тэр нь болохоор Bruce Broughton гэдэг хөгжмийн зохиолч байж тэгээд яг кино хийгдэх цаг үе ирсэн чинь тэрхүү нөгөө нэг Bruce Broughton гэдэг хөгжмийн зохиолчт нь scheduling conflict гараад ирчихжээ. Бас нэг өөр project дээр ажиллаж байсан. Тэр нь ингээд хуваар нь одоо зөрчилдөөд ингээд тэ болохоо болоод тэгээд за би үнэхээр болохоо чадахгүй боллоо гэд ингээд Home Alone хөгжим бичгээ болчихсон байгаа байхгүй юу. За тэгээд одоо энэ одоо production team-ээс бүр ингээд сандарч эхэлж байгаа хгүй яа одоо кино хийгдэж эхлэх гээд хаад ингээ хөгжмийн зохиолч байхгүй гэж те. Тэгээд энэ юу н Columbus гэдэг одоо энэ хүн найруулагч зүгээр joke те зүгээр ингээд нарга хийсэн маягтайгаар хэдүүлээ яг хуу дахиад буцаад очиж John Williams-аас асуух уу хаа гэдэг зүгээр инээгээд худлаа хошин байгаар ингээ хэлсэн гинэ. Тэгсэн чинь ингээд яг асуусан чинь нөгөө John Williams чинь тгийгээ зөвшөөрсөн гэж байгаа байхгүй юу.
Тэгэд зүгээр ингээд үнэнгээсээ зөвшөөрнө гэж бодоагүй худлаа баг нарига маягаар ингээ асуусан чинь зөвшөөрчихсөн. Тэгээд яг ингээд зураг авалт эхэлсний дараагаар ингээд хөгжмийнхаа зохиолчтой хэсгүүдээ харуулж байгаа шүү дээ, тэ. Зарим хэсгүүдээ ингээ харуулсан чинь John Williams бүр ингээд enchanted болсон гэсэн бүр ингээд бүр ингээд тэр зураг авалт одоо фильм синүүдийг нь хараад ингээ бүр шокнд ороод ямар гоё юм бэ гэд ястай би наадах чинь гоё зориулаад айгүй гоё хөгжим хийж чадах юм байна гэдээ бүр ингээд те онгот нь ороод тэгээд ингээд энэ гайхалтай хөгжмийг зохиосон юм бэ лээ. За дараагийн сонирхолтой факт болохоор Joe Pesci гэдэг яг нөгөө нэг Harry-гийн дүр тоглодог жүжигчин чинь түрүү хэлсэндээ ерөөсөө юм жоохон хүүхдэд зориулсан кино энэ төр тоглож үзэж байгаагүй дандаа тийм gangster movie-нэр тоглодог байсан гэдэг. Тийм болохоор тэр gangster movie-нүүд төр чинь дандаа нэг юм хараал мараал хэлсэнтэй угаасаа нэг PG-13 биш шүү дээ. Rated R movie-нүүд байгаа болохоор ингээл хараал хэлсэн айгуу тийм profanity language ашигласан тийм одоо скрипттэй байдаг байсан. Тэгсэн чи одоо ингэ хүүхдийн кинонд ороод ирсэн учраас угаасаа ойлгомжтой тийм амар хараалын үг мүгтэй хэрэглээд байж болохгүй шүү дээ, тэ. PG кино учраас. За тэгсэн чинь энэ жүжигчэнд аюу хэцүү байсан гинэ. Jode бүр ингээд өөрийгөө барих. Яг бол угаасаа тэгээс сурчсан. Бүр ингээд амар хараал мараал үгнүүд хийгээ сурчсан. F мөгнүүд ч гэсэн хамаагүй хэлдэг байсан, тэ. Тэгэл ингээд зураг авалтын үед, тэ. Найруулагч нь аюуг санаалдаг нэ Joe this is a kids movie гэл аюуг санаалдаг гэсэн нэг үе Joe энэ хүүхдэд зориулсан кино шүү наад хил хамаа бод гэл те тэгэл ч нөгөө нэг Joe ч гэсэн аргаа бараад те бүр ингээ хилчгээд тэгээд та нар одоо анзаарах юм бол тэр кинон дээр нь харагддаг бүр ингээл хэсэг болгон дээр аюуг олон хэсгүүд дээр те Joe бүр ингээл Harry гэдэг энэ дүр нь бүр ингээд mumble хийгээддэг бүр ингээд яг сонсон бил ямар ч тийм ойлгомжтой үг хэлээд байгаа юм байхгүй тэ яг ингээд шууд ингээд сонсоход наа ийм үг хэлж ингээд тийм тодорхой үгнүүд хэлэхгүй зүгээр нэг тийм картун дээр гардаг те нэг тийм хүүхэлдэйн кинон дээр нэг хэсгүүд байдаг чинь Bugs Bunny энэ ч юм уу энэ гэдэг те яг тийм үгнүүд ингээд мамбал хийгээд байдаг те ингээд бүр ингээд амандаа буфна гэдэг тэр чинь одоо энэ хүү жүжигчин Joe гэж жүжигчин чинь үнэнгээсээ бүр ингээд хараалын үг хэлмээр санагдаад тэгэд өөрөө санамсаргүй хараалын үг хэлчмээр байгаа болохоор тэрийгээ ингээд далдлахын тулд тэ ингээд мамбл хийгээд аманда буфнаад чимраа ингээд тэгээд тэр нь ингээд бүр айгуу гоё дүртэй зөгцөөд тэгээд найруулагч нь за чи яг наатаа хийгээд явдгаараа яв ингээ хараал хэлмээр санкцсан үедээ ингээд мамбл гэд хийгээд явдгаараа яв яг бол чиний дүртэй чи айгуу зөгцөж чинь киног улам айгуу сонирхолтой болгож өгч ингээд тэгээд ийм тэр мамбл хийж байгаа үнүүд нь болохоор дандаа өөрийнх нь хараал хэлмээр байсан үнүүд нь гэсэн үг. What? За дараагийн fun fact болохоор та нар санаж байгаа бол Kevin ингээл ахыхаа Buzz-ийн өрөөнд нь ороод хамаг юмыг онгойлгож уудалж үзэл тэгсэн чинь авдрын дотроос нэг тийм Buzz-ийн girlfriendтэй найз охиныхон зураг гарч ирдэг шин нэг амар те ингэсэн нэг охины зураг гэдэг те тэгснээ ингээл хин тэгдэг штэ Kevin ч oof Buzz your girlfriend woof гэл ингээл шууд зургийг ингээл доош харуулцдаг те тэгээд тэрийг болохоор найруулагч нь за арай ч хэдүүлээ жинхэнэ одоо тий өсвөр насны охиныг ингэж зургийг нь ашиглаж болохгүй. Ягаад гэх юм бол эн чинь хэдийгээр кино ч гэсэндээ тий ялангуяа хүүхдүүдийн дунд чинь ингээл би нэгээд доогоолох, тахуурхах одоо тий буу хийх гэдэг юм байдаг болохоор арайч жинхэнэ охины зургийг ингэж ашиглаж болохгүй байх. Тэгээд бүр ингээд амьдралд нь баг scar болоод үлдэх байхтай ингээ хүмүүс ингээ шоглож дооглоод тийм учраас хэдүүлээ эрэгтэй хүүхд ашиглая гэсэн байна. Яа тэгэхээр тэр нэг юу нь болохоор тий тэр базын найз охин болохоор аюу тийм царай муутай охин л байх хэрэгтэй байсан байгаа байхгүй тий. Тэгэхээр одоо жинхэнэ охиныг ашиглахаар үнэнгээсээ жоохон охиныг одоо тий царай муутай гэж хэлж байгаа юм шиг болчих штэ. Тийм болохоор хэдүүлээ эрэгтэй хүүхэд ашиглая. Эрэгтэй хүүхдийг эмэгтэй болгоод тийм химэл ус мүсцүүлгээд тийм одоо байдлаар авчихъя гэсэн юм байна. Тэгээд энэ найруулагч art director бас нэг өөр нэг найруулагч яхан те хүүн зөвшөөрсөн гинэ. Зүгээр хүүгээс асуугаад утсан гинэ. Ийм дүр байгаа юм аа. Тэгээд чиний зүгээр зурагчин гарнаа чамайг зүгээр эмэгтэй хүүхд болгоод ингээд зургийг чи авнаа. Тэгээд чи зөвшөөргөө гэсэн чи өөрөө тэр хүүхд нь бол тэгээ өстө би үнэхэр тэгмэр ингээд айгуу тийм амар up for it байсан гинэ. Айгуу тийм өөрөө амар eager байсан. Тийм учраас ингээд тэр найруулагчийн хүүгийн ингэж зургийг нь ашигласан юм байна. Тэгэхээр эрэгтэй хүүхдийг эмэгтэй хүүхд шиг болгоод ингэж химэл өсмөс зүйлгүүлээ тэр зургийг авсан гэсэн үг.
Buzz, your girlfriend. Woof. За дараагийн fun fact болохоор John Candy гэж жүжигчин байгаа. Тэр жүжигчин болохоор нөгөө нэг Kevin-ий ээжтэй нэг онгоцны будал дээр Polka King гэлтэй өстө нэг хөгжим тоглодог нэг бүдүүн залуу хурж ирдэг ч тийм ингээл өө яасан flight чи ингээ cancelэгдсэн юм бэ бид нар чам туслая те ингээд манай нислэг туслагдчихсан хэдүүлээ ингээ хамтдаа van түрээслээд ингээд те бид нар чамайг хүргээд өгье замдаа мамдаа болгоо гэл амар хөөрхөн ааштай те ингээл тусалдаг. Тэр нөгөө нэг Polka King гэ залуу штэ те тэр залуу гэж дүр тоглосон жүжигчин болохоор John Candy гэдэг бүр ингээд comedian king гэж яригддаг байсан тухайн үед те бүр ингээд инээд ми хаан гэж яригддаг ус айгүй мундаг жүжигчин байсан. Энэ John Candy-гийн дүр нь болохоор нийтдээ 23 цаг л одоо зураг авалтанд оролцсон байгаа аахгүй тий. Анхандаа болохоор энэ John Candy-гийн дүр нь тийм удаан хугацаанд одоо ийм удаан сцен энтертэй тий тийм дүр байх ёсгүй байсан юм байна лээ. Зүгээр л айгүй тийм богинохон cameo айгүй богинохон жижигхэн хэсгэн дээр л орох хэрэгтэй байсан мэлээ. Тэгсэн чинь айгүй бас нэлийн урт болчихсон. Тэгээ бараг 23 цагийн туршид ингээд нэг өдөр ямар ч тасралтгүйгээр 23 цаг зураг авалтаа хийгээд дууссан гэж байгаа байхгүй. Энэ жүжигчин болохоор кинонд яагаад орсон бэ гэхээр John Hughes гэдэг тэр нөгөө найруулагчид тус болох гэж гуйж орсон гэж байгаа байхгүй. Одоо найзууд байсан байл да. Тэр John Hughes гэдэг найз нь найруулагч тэр writer залуу чи манай энэ кинонд ороод өгөөч гэж нэг найзууд нэг би бинийг гуйдаг шүү дээ. Гуйлтын тийм одоо gig гэсэн үг. За тэгээд найздаа туслах гад ингээд зөвшөөрсөн юм байна лээ. Тэгээд айгүй инээдтэй ингээд хэм бол тэр John Candy-гийн хэлж байгаа ярьж байгаа баг бүх юм тэр чигтээ improvised. Манайха зүгээр ингээд тэр газар дороо ингээд зохиогоод явчихсан гэсэн үг. Ерөөсөө тийм скриптний дагуу мөр зөр ингэж цээжилж яваагүй гэсэн үг. Тэг айгүй мундаг байгаас энэ залууч айгүй энэттэй юм яриад байдаг шүү дээ кинон дээр. Тэр чинь бүгдээрээ энэ залуу жүжигчин зүгээр л газар дээрээ ингээд зохиочихсан гэсэн үг. Тэгээд энэ нөө нэг Kevin-ий ээжийн дүр тоглож байгаа жүжигчин байгаа шүү дээ. Би одоо яг нэрийг мартчихлаа. Тэгээд тэр жүжигчин чинь бас ингээ John Candy-тэй урд нь өөр кинондор хамтарч ажиллаж исэн болохоор те яаж хэрхэн ажилладаг байдгийг ингээ сайн мэддэг, chemistry өндөртэй учраас энэ John Candy айгүй энэттэй ярил зүгээр юм зохиогоол явчингууд тэрийг ингээ хүлээж аваад тэрэнд нь тааруулж тохирч ингээ react хийж жүжиглэх нь айгүй амар байсан юм лээ. Урд нь ингээ хамтарч ажиллаж исэн учраас. За тэгээ одоо нөгөө нэг iconic инээдтэй түүх байдаг шүү дээ. Ингээл Kevin-ий ээж те та нар те хүүхдээ мартчихсэн үү те бүр ингээд гэрт нь ганцаар гин орхижсэн үү те би өөртөө үнэхэр муу ээж юм аа гэлтгсэн чинь John Candy-гийн дүрэнтэй би яг хүүхдээ бол ингээд гэрт нь ганцаар гин орхиж байгаагүй л дээ гэхдээ манай эхнэр битээр ингээд оршуулгын газар дээр ингээ мартаа явцсан гэдэг. Айгу амар юм ярьдаг чи те. Амар dark болчдөг те. Оршуулгын газар дээр мартаж яваад марцсан гэдгийг мэдгүй бүр ингээд бүтэн өдөржин болоо бүр шүн болж яхаад ингээ хүүхдээ очиж аваад тэг манай хүү бүр ингээ traumatized болчихсон байсан. Өдөржингөө ингээ цогцнуудтай хамттай байсан болохоор тэгээ бүр ингээ тэг 6-7 сарын 6-7 хоногийн дараагаар манай эхнэр битээрт арай гэж ярьдаг болсон гэлтэй. Айгу амар юм яриад байдаг чи түүх тэр мэр чин бүгдээр зохиомжтой зүйлээ та нар бодоод үзтээ. Айгу сонирхолтой байгаа зү. But I did leave one at a funeral parlor once. Yeah, it was terrible too. You know, I was all distraught and everything. You know, the wife and I. Гэхдээ айгу одоо өрөвдөлтөй зүйл нь ч юм уу те энэ John Candy гэж жүжигчин ингээд найздаа тусалж байгаа гэдэг үднээс ингээд энэ кинонд одоо тоглосон учраас гэрээ мэрэгээ хийхдээ айгу тийм negotiate хийжтэй айгу тийм амар их мөнгө төгрөг ингээд тохиролцоогүй яг тухайн үеийнх нь яг 90-ад оны ханш нь болохоор жүжигчний те ингээд ханш нь нэг өдөр ингээд зураг авалтанд ороход $414 байдаг байсан гинэ. Тэгэхээр за өдрийнхөө ханшаар явчих гэл $414 тоглолцсон гэж байгаа байхгүй. Тэгээд John Candy ярьдгийм байл ялангуяа энэ кино бүр амар алдартай болцсны дараагаар те би жоохон алдаа хийсэн те хэдийгээр найзтай тусалж исэн ч гэсэндээ ингээ бас renegotiate хийгээд үнэн дээрээ тохиролцоод арай жоохон илүү мөнгө асах хэрэгтэй байсан юм билээ. За одоо яах вэ гэд нэг тиймэрхүү төрлийн юм ярьдаг юм байна лээ. За дараагийн weird fact юу вэ гэх юм бол манайхаа яг нөгөө нэг эдний Kevin McAllister-ийн нөгөө нэг family чинь бөөнөрөө ингээл тэ онгоцноос хоцрох гол онгоцны бодлоор очилсан бөө амар хүмүүсээ баг нэг 20 хүнтэй амар Google онгоцны бодлоор ингээл гүдэг тэр scene байдаг шүү дээ тэ тэр scene чинь яг үнэнгээсээ тэр Chicago O'Hare онгоцны буудал дээр ингэж зураг авалт хийгдсэн аахгүй гэхдээ угаасаа ойлгомжтой энэ чинь онгоцны буудал дээр дотор хийгдэж гин за тэгээд тэр чинь нөгөө нэг terminal дээр ингээд нэг terminal-ыг тэр чигт нь ингээд зураг авалтандаа зориулаад ингээд хаачч болохгүй штэ. Яг бол энэ онгоцны буудалтай ингээд нислэг хийх хэрэгтэй учраас арайч тэгжтэй зураг авалтанд зориулаад ингээд хааж болохгүй учраас яг жирийн хүмүүсийн дунд зураг авалтаа хийхээс өөр аргагүй болсон. Тэгэхээр одоо яг нөгөө нэг тэр McAllister family чинь ингээд гүүж мөгөл явж байгаа хэсэг шүү дээ. Тэр хажуугаар нь явж байгаа хүмүүс ихэнх нь
жирийн хүмүүс. Ганц хоёр яг нөгөө нэг extra хүмүүс гэж байдаг шүү дээ. Ингээд олон нийтийн хэсэгт ордог тиймэрхүү жүжигчид. Тийм хүмүүс ганц хоёр байсан. А гэхдээ ихэнх хүмүүс яг тэр зүгээр онгоцны бодол дээр өөрсдийнхөө нислэгийг одоо нислэгэндээ суух гад байжсэн зүгээр жирийн зорчигчд жинхэнэ амьдрал дээр хүмүүс ингэнэ. Тэгээ айгүй сонирхолтой. Тэгээ хүмүүс яг аль нь extra вэ, аль нь extra биш вэ гэдгийг бас ингээ харах боломжтой гэж байгаа байхгүй яг тэр юун дээр. Синес ягаад вэ гэх юм бол яг ингээл тэр амар олон хүмүүс ингээ гүүж хахад айгүй тийм шокнд ороод хөө юу болоод байна ягаад байна юу вэ юу хүмүүс вэ гэсэн ингэж жоохон цоширдсан байдалтай харж байгаа хүмүүс ч юм болохоор яг жинхэнэ амьдрал дээр байгаа одоо зүгээр жирийн хүмүүс ингэнэ. Тэгээд ийм сонирхолтой fact бас байна. За дараагийн weird fact гэдэг юм бол хэдийгээр 2 сараас 5 сарын үед зураг авалт нь хийгдсэн ч гэлээ тэгээд Illinois те Midwest Америкийн Midwest одоо хэсгэр бол айгүй их цаасмаас ордогч гэлээдээ цаасыг тухайн үеэр ингээд нэг сайн байхгүйсэн гинэ. Тэгэхээр яг нөгөө нэг тэр цаастай хэсгүүдийг ингээд авахын тулд хурамч цаас ашигласан гэж аахгүй айгүй хурамч цааснаа. Тэгээд янз бүрийн аргаар янз бүрийн өөр зүйлүүдээр л ингээд цасыг орлуулахыг гэж хичээсэн гинэ. За тэгээд хамгийн их ашигласан зүйл нь айгүй сонирхолтой зам наахан. Тийм mashed potatoes ашигласан гэж аахгүй одоо нэг тийм Монголд байдаг үгүйг мэдэхгүй байна. Манай одоо ороод ирсэн ч гэж магадгүй л дээ. Америк энтерд чинь Америкч айгу залхуу шүү дээ. Тийм учраас нэг манай монгол шиг яг нэг гой үнэн жинхэнэ төмсийг арилгаад л дээ ингээл хийхээсээ залхуураад яг хүмүүс тэгж хийдэг хүмүүс зөндөл байгаа л да тэ угаас ойлгомжтой. Гэхдээ бас нэг тийм бэлэнчилсэн арга байдгийн тэр нэг тийм саунд аль үшээ бэлтчихсэн нэг тийм төмсний нэг тийм үүрмэгнүүд зөө нэг каш шиг харагддаг манайхаа. Тэгээ тэрийг ингээ буцалгаад ингэнгүүт яг mashed potatoes тийм усан төмс болчихдог. Төмсний одоо нухаж болчихдог. Айгу сонирмаа зэ. Тэр одоо mashed potato-нысын тэр одоо үүрмгийг ашигласан гинэ. Айгу сонирхолтой. Яг тэрийг ингээд тавихаар яг гоё жинхэнэ цас шиг харагдсан гэж байгаа байхгүй. Тийм болохоор айгу их тэрийг ашигласан. Гэхдээ хамгийн одоо хэцүү зүйл нь гэх юм бол хэдийгээр зураг авалтан дээр айгу гоё жинхэнэ цас шиг харагдаж байгаа боловч яг нөгөөдөг чинь хайлаад унаа шүү дээ. Газарт ингээд шингээд хайлаад ингээд ус мусанд ингээд ороод ирэхлээрээ төмсний нухшилчж байгаа шүү дээ. Тийм болохоор ингээд одоо энэ тэнүүгээр заваараад ингээд өста те шавха маха үүсгээд муухай үнэртэж те айгүй хэцүү болсон гэсэн. Тэгээд тэр одоо хэсгээр яг тэр зураг авалт хийгэж байгаа тэр нэг байшин байж те тэр байшингийн neighborhood-ээр тэр чигт нь ингээд төмсний одоо нухшны те тийм өөр мөнүүдээсэн болохоор тэрүүгээр ер нь айгүй замбраагүй муухай болсон гэж ярьж илээ. You ever heard of the South Bend Shovel Slam? No. That's him. Гэхдээ айгүй ашгүй яг 2 дахь өдөр нь зураг авалтны 2 дахь өдөр нь яг үнэнгээсээ цаас орж таарсан. Тэгээ тийм учраас яг тэр азтай үедээ ашгүй юу яасан гэдэг жисэн. Яг нэг Кевни ингээл гэрээсээ гараал нэг шинэ бүх юм болоод өнгөрсний дараагаар те яг шинэ жилийн өдөр ингээд гэрээсээ гараал хартаг штэ ингээд нэг цаас орж байгаа бол амар цаас орсон байгаа ингээл хараал ээж аав дахиж ирэхгүй байх таа гэл нэг хүлээгэл өгч байгаа үедээ те яг тэр одоо зураг авалтыг яг жинхэнэ цастай үеэр хийж таарсан юм байна лээ. За дараагийн бөгөөд хамгийн сүүлийн факт болохоор Home Alone 1 дээр ярих гэж байгаа. Яг тэр нэг гайхалтай McAllister-ийн гэр бүлийнхний амьдрал тэр гайхалтай гоё том маншн аюу гоё одоо юу гэдэг шүү дээ байшин. Тэр байшин чинь бол үнэхээр яг жинхэнэ байшины хувьд бол жинхэнэ байшин яг Illinois мужид яг Chicago-ын тэр хавцаа байдаг. Байшин тэгээ одоо хүртэл ингээд те аюу алдартай байшин гэдгээр яригддаг. За тэгээд тэрхүү байшинд зураг авалт хийхтийн хувьд бол хийгцэн. За яг угаасаа гаднах нэг outside shot-ыг бол угаасаа яг тэр байшингийн гадаа авч байгаа тий. Гэхдээ яг гэрт дотор болж байгаа тэр үйл явдлыг болохоор нэг хитгэн сценийг л early scenes гэж аахгүй киноны ихэнх хэсэгт гардаг хитгэн сценүүдийг л яг тэр байшин дотор авсан. Тэрнээс бусад одоо ер нь киноны ихэнх зураг авалт болохоор яг энэ кинонд зориулагдаж хийгцэн хуурамч байшинд зураг авалтын талбай дээр хийгдсэн юм байна лээ. Тэгээ тэр нь болохоор хаана тэр хуурамч байшин нээсэн бэ гэхээр нэгэн одоо ахлах сургуулийн гимназиум буюу биеийн тамирын талбай айгүй том гимназиум те тэрэн дотор ингээд орон зайг нь ашиглаад бүр ингээд хуурамч байшин тэр байшингийн дотор талыг ингээд хуурамчаар байгуулад тэгээ тэнд зураг авалтаа хийсэн юм байна лээ. That's what Megan said. Тэгээ та нар санаж байгаа бол хамгийн одоо төгсгөл хавцаа нь Кевин ч нэг 2 Wet Bandit-аас зогсож яваад нэг хөршөөхөн гэрт нь очоод тэр нь болохоор нэг аль үшээ нэг Wet Bandit-аас ч очоод ингээд юу яцсан байдаг штэ. Дээрэм хийгээд нэг усыг нь ингээд
крантыг нь онгоолгоо явуулдаг тий. Тэгээд нийл ингээ усмас болчихсон байгаа. А тэр хэсгийг болохоор хаан зураг авалт хийсэн бэ гэхээр тэрхүү high school-ийнхаа тэрхүү ахлах сургуулийнхаа бассейных нь хэсэгт нь тэр хэсгийг ингэж бас ингэж basement болгож бариад ингэж тэрэнд зураг авалтаа хийсэн юм бэ нэлээ. За ийм гайхалтай одоо weird fact-ууд, fun fact-уудыг ярьж өглөө энэ Home Alone 1-р киноны хувьд. За одоо ингээ хэдүүлээ 2-дугаар кино буюу Home Alone 2 Lost in New York ганцаараа New York-д төөрсөн гэдэг те ийм одоо киноны weird fact-уудыг, fun fact-уудыг ярьж өгье. За энэхүү 2-дугаар кино нь болохоор эхнийхээ кино хийгдснээс 2 жилийн дараагаар буюу 1992 онд хийгдэж гарсан байгаа. За тэгээд угаасаа яг тэр эхний кино нь үнэхээр одоо амжилттай болж чадсан учраас ихэнх cast болон crew бүгдээр босож ирсэн байгаа юм. Бүх одоо тоглосон жүжигчид болон зураг авалтын арын албанд ажилласан crew members-ууд нь буцаж ирж ингэж 2-дугаар кинон дээр ажилласан гэсэн үгээ. За одоо ингэж хэдүүлээ weird fact-ууд руугаа орцгоё. Macaulay Culkin гэдэг одоо энэ хүү жүжигчин хүүгийн аав нь өөрийнх нь менежерээр нь одоо ажилладаг байсан юм байна лээ. Нэр нэг юм хэлэхэд манайхаа би одоо Macaulay Culkin-ы амьдралаар нь нэгэн deep dive хийгэж бодож байгаа. Яагаад гэх юм бол бас айгүй сонирхолтой амьдралтай хүүхэд. Тэгээд та нар мэдж байгаа бол биний хайртайтай ингэж хайрлж хүндэлдэг байсан энэ хүү жоохон хүүхэд тэ Macaulay Culkin чинь нэг хэсэг бас одоо нөгөө Amanda Bynes энэ тэр хичээг жоохон хэцүү амьдралаар амьдраад тэ харт амхины тэрэнд ороод арх мархинд ороод айгүй амар болоод баг хүмүүс л заа өстө жинхэнэ одоо болохоо байж байгаа юм да одоо энэ хүн аврагдчихгүй гэдгсэн чинь ашгүй гигүнтэхээс амьдралаа буцаж одоо авраад тэ тэгээ ихнэрт нь айгүй баярлах хэрэгтэй гэл нэг ярьдаг Brenda Song гэ бас нэг жүжигчин эмэгтэй байдаг шүү дээ тэ бас л ингээд багасаа алдартай болчихсон жүжигчин байсан ийм Аз эмэгтэй байдаг тэ Brenda Song-ыг Macaulay Culkin-ыг аварсан гэж ярьдаг амьдралыг нь аварсан гэ одоо тэгээд Macaulay Culkin ч айгүй гоё амьдарч байгаа тэ тэгээд Macaulay Culkin-ы амьдралаар нь тийм deep dive хийж бодсон. Тэгээд айгүй сонирхолтой юм байдаг юм билээ. Аав нь бас хэрхэн өөртөө нэг муухай харцдаг байсан. Аав нь одоо тэ Macaulay Culkin-ыг хэрхэн одоо мөнгө болгож хардаг байсан дэр гэл яг л нэг Britney Spears-ын тэр амьдрал аахгүй. Ер нь нэг багасаа од болсон яг хүүхдүүд энэ л яг тийм хэцүү амьдралаар ингэж одоо амьдрсан юм байна лээ. Түүнээс гадна Michael Jackson-тай холбоотой бас нэг юмнууд байгаа хүмүүс бас ингээл Michael Jackson-ыг Macaulay Culkin-ыг ингэж оролдог байсан энэ төргээд бас нэг тиймэрхүү яриа байдаг. Тэгээд тэр мэрийг одоо нэгтгээд базаж ярьсан нэг тийм гоё deep dive хийж бодож байгаа. Тэгэхээр та бүхэн маань туутахгүй хүлээж агаараа би үнэхээр туутахгүй те бараг энэ 7 хоногтой юм дараа 7 хоногтой ингээд оруулчихнаа. За Macaulay Culkin-ы одоо аав нь буюу одоо Kid Culkin гэдэг энэхүү залгаа нь болохоор одоо менежер нь ажилладаг байсан. Тэгэхээр тийм учраас ингээл одоо цалин байлангийн negotiate хийх тохиролцох энэ хамаг имийг л одоо зохицуулж байгаа гэсэн үг. За тэгээд энэ кино нь яг Home Alone 1 бүр үнэхээр амар мундаг кино болсон учраас тэгээд бараг гарч одоо гарсан цагаас нь хойш энэхүү 20th Century тэр одоо киноныхоо найруулагч зохиолчт нь тэр тэ 2-дугаар киног хийя, sequel хийя гэж ингэж айгүйх ярьж исэн. Тэгээд угаасаа Kevin байхгүй бол тэ гол дүр нь байхгүй бол угаасаа хийж болохгүй шүү дээ тэ. Тийм учраас ингээд асуусан санал тавьсан юм лээ. Macaulay Culkin-ы аав нь болохоор за нэг болжолтойгоор ингэж Kevin буцаж ирнэ те Macaulay Culkin Kevin-ы дүрээр буцаж ирнэ. Тэрний юу вэ гэх юм бол 20th Century-гээс хийх гэж байгаа бас нэгэн өөр киноны project байсан гэнэ Good Son гэж заяа. За тэгээд хэрвээ тэр The Good Son гэдэг киноны гол дүрийнх нь хүүгийн дүрийг Kevin одоо Dana Kevin гэдэг хань те Macaulay Culkin өгөх юм бол манай хүүд өгөх юм бол тэр дүрийг Macaulay Culkin буцаж ирнэ Kevin-ы дүрээ 2-дугаар анги дээр гэсэн юм байна лээ. Тэгээд 2-дугаар одоо тэ 20th Century production-ийн зөвшөөрөөд Macaulay Culkin 2-дугаар ангид тоглох болсон юм байна лээ. Гэхдээ яг тэр үеэр яг энэ одоо Home Alone 2 хийгдэх жах үеэр тэр нөгөө нэг киноштой The Good Son гэд тэр киноны зураг авалт нь бас адилхан зэрэг хийгдэх хэрэгтэй байсан юм байна лээ. Тийм учраас Kevin ингээ хоёр кинонд нь хоёулын тоглох болчихж байгаа болохоор одоо хинд би одоо Kevin гэдэг хамаа дүрээр нэрэд авахгүй. I'm sorry guys. Гэтэ та намайг юу гэж ярьж байгаа мэдэж байгаа те. Macaulay Culkin яг тэр хоёр кинонд хоёуланд нь тоглох болчихж байгаа учраас тэр The Good Son гэдэг киноны зураг авалтыг нь бүр бүтэн жилээр хойшлуулсан юм лээ. Одоо Macaulay Culkin-д зориулаад гэсэн үг. За тэгээд эхлээд Home Alone 2-ын зураг авалт хийгдсэн юм байна лээ. 2-дугаар анги дээр Macaulay Culkin хэдэн өрөөний цалин авсан гэж бодож юм байна хаа.
үнэхээр shocking заяа. 4.5 сая долларын цалин авсан 20 дугаар ангиас. За тэгээд энэ нь болохоор бүр ингээд highest salary ever paid to a child гэж байгаа байхгүй юу. Бүр ингээд Hollywood-ийн industry хөвдтэй хүүхэд жүжигчид төлсөн хамгийн их хэмжээний цалин. Macaulay Culkin одоо энэ 2 дугаар кинонд тоглоод олсон цалин нэмэлээ 4.5 сая доллар. Oh my god тэ. Үнэхээр. За. Why do we have to go to Florida? There's no Christmas trees in Florida. Kevin, what is it with you and Christmas trees? How could you have Christmas without a Christmas tree, Mom? Дараагийн weird fact руу орцгоё. 2 дугаар анги нь угаасаа бид бүгд мэдж байгаагаар Чикагод үйл явдал нь болдоггүй те. Нью-Йоркд болдог штэ те. Ээж автаагаа ингээд Флорида руу гэр бүлийнхандаа явж байгаад яг энэ удаад бол ядаж нөгөө нэг ихнийхээ ангитай харьцуулахад бол те. Ядаж гэртээ ганцаараа үлдээгүй яг онгоцны бодол руу бол очтгийн хувьд бол очдог. Гэхдээ буруу онгоцон цугаа Нью-Йорк руу явдаг те ганцаараа. За тэгээд Нью-Йоркийн The Plaza гэд гайхалтай үнэхээр тэ iconic тэрхүү хотел зочид буудаг байгаа. За тэгээд яг зураг авалт нь бол үнэхээр яг тэр Plaza-гийн дотор болсон зураг авалт нь бол үнэхээр Plaza хотелд бол хийгдсэн. Яг тухайн үед болохоор 1992 онд The Plaza хотелыг хэн эзэмшдэг, хэн own хийдэг байсан бэ гэхээр Donald Trump own хийдэг байсан. За тэгээд Trump ингэж болцол тавьсан юм байна лээ. Манай тэ миний хотелд одоо ингэ зураг авалтаа хийж болно. Тэгээд би actually та нараас мөнгө авахгүй. Тэ ингэ манай одоо зоч буудалд ингэ зураг авалт хийлээгээд би төлбөр авахгүй. Харин оронд нь та нар намайг энэ кинонд оруулаатгаа. 1 цент намайг оруулаатгаа гэсэн юм лээ. Тийм учраас ингээд зөвшөөрөөд угаасаа хүмүүс хин тэрэнд өгөө гэх юм бэ те. Тэгээд тийм хотелд ингээд мөнгө төлнө гэхээр айгүй их мөнгө олно шүү дээ те. Тэрний оронд зүгээр ингээд ганц хэдхэн секундын дүрд нь оруулчиход бол ингээд өөрсөнд нь ашигтай байсан. Тэгээд ингээд Трумпын хэсэг одоо тэгж үүссэн гэсэн үг. Та нар санаж байгаа бол те Kevin ингээд Plaza хотелд оронгуудаа "Sir, where is the reception?" юу гэдүүлээ те нэг тийм юм асуудаг шүү дээ те. Хаан тийм одоо reception байгаа гэх нэг юм асуудаг. Тэгээд тэрийг хэлж зааж өгдөг. Одоо чигээрээ яваад ингээд ийшээ яваад гэх тэр нь болохоор Trump байдгаа. Тэрийг та бүхэн бас мэдж байгаа бах. Excuse me, where's the lobby? Down the hall and to the left. Thanks. За тэгээд яг нөгөө нэг Kevin яг тэр нэг хотелны лоббин дотор байхдаа ингээл нэг баригддаг шүү дээ. Нөгөө хотелийн ажилчдад баригдаад аав нь байхгүй байгаа юм байна. Нэстэ хүний хулгайлсан кар хэрэглээд байгаа мэн энэ гэдгийг мэдээд нэг 3 юм ингээл араас нь ингээл хотелийн ажилчид араас нь ингээл гүгэл барьж авах гээд байдаг шүү дээ. Тэгээ тэр үед нь ингээл Kevin яг хотелийн лоббинд авахд ингэж мөлхөж слайд хийгээд тэ ингэж гулгаад нэг одоо эмэгтэйгийн хөлний доогоор нь ингэж тэ доогоор нь ороод ингэж гараал лифтэн цугаа явдаг штэ тэ тэр хэсгийг хийхин тулд уул нь бол тэрхүү хотелны Plaza хотелийн яг лоббинд нь хевс байсан юм байна. Хевстэй байдаг. Тэгэхээр хевстэй байхаар ч одоо уус гулгаж чадахгүй шүү дээ. Тийм учраас зураг авалтанд зориулаад хевсийг нь авах хэрэгтэй болсон юм байна. За тэгээд Trump зөвшөөрсөн. Тэгээд зураг авалт хийгээд дуусны дараагаар Trump буцаагаад хевсэ тавиагүй байхгүй хотелд. Яагаад вэ гэхээр яг тэр киноны iconic хэсэг тэрхүү те яг тэнд болсон учраас ингэж гулгаж ингэж болсон учраас киноныхоо spirit те киноныхоо тэр гоё юм энергийг хадгалахын тулд шалаа тэр одоо хевсгүй хэвээр байлгахыг одоо ингэж хүссэн гэсэн. Тэгээ бүр ингэжсэн юм байна лээ. Тэр шалан дээрээ одоо янз бүрийн тийм renovation хийхийг хориглосон юм байна лээ. Одоо шинжилт хийгээд засар масар хийдэг шүү дээ. Шалан дээрээ тэгэж renovation хийхгүй яг тэр байгаагаар нь ингэж preserve хийж тэр киноны гоё тийм spirit-ийг хадгалж үлднэ гэд тэгэж renovation хийх бас хориглосон юм байна лээ. За дараагийн fun fact болохоор Нью-Йоркд яг зураг авалт нь хийгдсэн байгаа. Тэгээд яг тэр үеэр Нью-Йоркд бол бүр үнэхээр амар хүүтэн байсан үе гэсэн. Тийм учраас зураг авалт хийхэд ялангуяа гадаа хийгдэж байгаа зураг авалтууд айгүй ихтэй. Тэр нь айгүй өөрсөнд нь хэцүү болж исэн гэсэн яг зураг авалтын багийнханд айгүй асуудал гаргуулж исэн. Одоо жишээ нь гэх юм бол айгүй хүүтэн байгаа болохоор камер нь гацчдаг ингээ freeze up хийждэг гэсэн чинь хөөлтчдөг байсан. Тэгээ тийм амар хэцүү. Тэгэл камера ингээ халахыг буцааж одоо асахыг хүлээгээд айгүй ер нь хэцүү зураг авалтууд хийгдэжсэн гэсэн. За тэгээд ихэнх зураг авалт нь бол ингээ Нью-Йоркд хийгдэхийн хувьд бол хийгдсэн. Гэхдээ зарим бас одоо хэсгүүд нь Нью-Йоркд хийгдэггүй Чикагод хийгдсэн байгаа хгүй. Одоо жишээ нь гэх юм бол нөгөө нэг Kevin-ий ордог айгүй алдартай нөгөө нэг Toy Store гэдэг Duncan's Toy Store гэдэг. Тэр Toy Store-ны гаднах одоо тэр байдал нь болохоор юу биш мэнэ хаа. Яг тийм Нью-Йоркд байрлалтай тийм тоглоомын дэлгүүрний
гаднах зураг авалт үзмжинд бол биш. Тэр нь болохоор Chicago-д хийгдсэн байхгүй тэрхүү зураг авалт нь. Тэр нь болохоор Chicago-д байдаг Mercury Building гэж нэг team нэртэй барилга байдаг юм байна. Тэрний гадаа бас ингэж авахгдсан байна. Тэгээд нэрээ энэхүү сая Duncan's Toy Store гэж ярьсных манайха яг жинхнээсээ Duncan's Toy Store гэдэг нэртэй тоглоомын дэлгүүр Нью-Йоркт байхгүй. Энэ нь болохоор Нью-Йоркт байрладаг FAO Schwarz гэдэг тийм том тоглоомын дэлгүүрээд байхгүй. Тэр тоглоомын дэлгүүр дээр ингэж сэдэвлэж одоо тэрийг бараа ингэж дуурайж ингэж гаргаж ирсэн зохиомл тоглоомын дэлгүүр гэсэн үг. Duncan's Toy Store гэдэг. За тэгээ FAO Schwarz бол ингээд та бүхэн маань хэрвээ Нью-Йоркт ирэх юм бол одоо зочлох боломжтой. Тэгээд би энэ тухайга бас нэрээ нөгөө нэг Bantam exclusive дээрээ гаргаж ярьсан байгаа. Duncan's Toy Store гэдэг хахад юун дээр кинон дээр гардаг нь болохоор гэхдээ тэр Duncan's Toy Store гэдэг чинь яг жинхэнэ тоглоомын дэлгүүр бол биш. Зүгээр зохиомл ахгүй. Гэхдээ хаана зураг авалт хийгдсэн бэ гэхээр за түүнээс гадна нөгөө нэг Kevin Plaza Hotel-д байх үедээ нэг бассейнд дотор бассейнд ороод л ингээд сэлж мэлдэг штэ тий. Тэр хэсэг чинь бас Нью-Йоркд Plaza Hotel-д зураг авалт нь хийгдээгүй. Ягаад гэвэл яг тэр үеэр болохоор Plaza Hotel бассейнг байсан байна лээ дотроо. Тийм болохоор тэрхүү зураг авалтыг болохоор Chicago Hotel байрладаг Four Seasons Hotel-ийн бассейнд нь зураг авалтыг нь хийсэн байна лээ. За энэхүү кинон дээр гардаг нэг хэсэг байдаг. Тэгээ яг нэг хамгийн эцэс хавцаа нь Central Park дотор яг нэг хоёр Wet Bandits чинь тэгээ яг энэ Wet Bandits чинь энэ 2 дугаар анги дээр бас нэрээ өөрчилсөн байдаг юм а те. Нойтон одоо хулгайч нар гэхийн оронд те Sticky Bandits те наалтам хаа гэдэг тийм нэртэй болсон байдаг. За одоо Sticky Bandits-ууд маань юу яадаг байгаа? Яг тэр barrel босны дараагаар оройн цагаар Central Park дээр очиод нэг Kevin-ыг бариад авчихдаг шүү дээ. Тийг хонглын нэг tunnel-ны доор зогсож байдаг. Тэгсэн чинь ашгүй нөгөө нэг pigeon lady те ингээл тагтаа хоолдог эмэгтэй хурж ирээд Kevin-ыг авраад ингээд баахан хоолнууд те тагтааны хоолоод ингээд биен дээр нь цацчихдаг штэ тий. Тэгсэн чинь нөгөө нэг тагтаа нар ч амар дайраа зөте бээрэн дүүрэн ингээл тэ тагтаа нар нөгөө хоёрын чинь дээр гараал хоол молыг нөгөө өрнүүдээ авах гал ингээл зөте дайрдаг тий. Тэр хэсэг чинь манайхаа яг үнэнгээсээ тэр хоёр жүрчин байсан. Тэгээ яг үнэнгээсээ жинхэнэ тагтаа нар байсан гэж байгаа юм заяа. Тэгээ ерөөсөө stunt Мэнийг бол энд хэрэглэх боломжгүй байсан мэлээ. Stunt double энэ хэсэгтэр бол хэрэглээгүй. Тэгээ яг үнэнгээсээ энэ хоёрын дээр энэ хоёр жүжигчний дээр юу асгаад пижн тагтааны хоол асгаад яг үнэнгээсээ баахан тагтаанаар явуулуулаад тэгээд яг үнэнгээсээ энэ хоёр жүжигчний дээртэй тагтаанаар ингээ хоол идээд дайраад байжсэн мэн лээ. Тэр хэсэг бол айгүй амар зураг авалт хийх хэцүү байсан гэсэн энэ хоёр жүжигчний хувьд айгүй амар гоцтой тагтаанаар хурж ирэл ингээл толгоон болгоог ингээл юм хумыг хатгаад л те. Тэгсэн чи яасан бэ гэсэн чи одоо нөгөө Daniel Stern гэдэг Merv гэдэг дүрийн одоо дүр тоглолтог жүжигчин чинь орилж явах үед нь тагтаа амруу нь яваад орсон гэсэн манайхаа ингээд амар гоцтой тэгээд тэрний тухай ингээд амар unpleasant experience бас айгүй муухай байсан те. Бодолтой нэг айгүй тагтаа ингээ амрууч яваад оршин гэхэр те. Тэгээд айгүй муухай үе байсан гэж ярьдаг юм байна лээ. За дараагийн fun fact гэдэг юм бол Kevin-ийн ингээ барай яваад байдаг нэг тийм device байдаг шүү дээ. Тэрүүгээрээ ингээ далимдуулаад нөгөө нэг худлагаасаа хотелийн reception цэртэй яриад ааваагаа болж жүжиглж мүжгэлдэг тэг хоолоо бичдэг нэг тийм recording device байдаг. Тэр нь болохоор Talk Boy гэдэг нэртэй. За тэгсэн чинь тэр чинь яг үнэнгээсээ тэр тухайн үед байдаг байсан device тоглоом энэ төр бишин гинэ. Ерөөсөө байдаг байсан зүгээр зохиомл. Яг энэ кинонд зориулж зохиож гаргаж ирсэн тийм device байсан гинэ. За тэгсэн чинь үнэхээр угаасаа энэ кино ингээд амар алдартай болж байгаа болохоор хүмүүстэй бүр хүүхдүүдтэй би ийм девайстай болъё л да Kevin байгаа юм шиг ийм девайстай болоо гэж амар их тийм demand байсан учраас энэ киноны одоо эрэгтэй хүмүүс байгаа шүү дээ 20th century энэ киноны эрхийг эзэмшдэг түүнээс гадна зохиолч нь буюу нөгөө нэг John Hughes гэдэг залуу одоо эрхийг эзэмшдэг энэ хоёр ингэж ярилцж агаад Tiger Electronics гэдэг одоо electronic компанид эрхээ зараад тэгээд энэхүү яг device-ийг Talk Boy гэдэг device-ийг үнэнгээсээ амьдрал дээр жинхэнэ болгож одоо байгуулах те produce хийх тийм эрхийг нь өгсөн юм байна лээ. Тэгээд энэ Tiger Electronics гэдэг компани яг үнэнгээсээ ийм Talk Boy гэдэг нэртэй ийм recording device хүүхдэд зориулсан тоглоомыг гаргасан юм байна лээ. Kevin Mavny зурагтай заяа. Яг ингээд Home Alone гэсэн бичгтэй тийм Talk Boy гаргасан юм байна лээ. За дараагийн weird fact гэдэг юм бол энэхүү Home Alone 2-ыг
Home Alone 3-таа ингээд зэрэгцүүлээд зураг авалт хийчихье гэж ингэж яриа байсан гинэ. Яг тэгвэл Home Alone 3-ыг гаргахыг хүсэж исэн. Одоо энэ 20th Century тэр киноны зохиолч, найруулагч тэр ингээд 3 дугаар ангийг нь хийхийг хүсэж исэн. Тийм учраас ингээд бараг тэр чигтээ ингээд 2 3-ыг зэрэг ингээд зураг авалтаа хийгээд явчих юм бол амар. Тэгээд ингээд нэг удаж хооронд нь удаж гарахгүйгээр те бараг л ингээд хэдэн сарын зайтаагаар ингээд гарах чи марах чи гэж ярьжсэн гинэ. Тэгсэн чи харин нөгөө нэг Кевины аав нь болохоор зөвшөөрөөгүй гэсэн. Тэгээд яагадгүй зөвшөөрөөгүйдээ биш, Кевины аав нь бол ингээд 3 дахь кино минон дээр нь $9 сая 8-9 сая доллар ингэж хэмжилсэн гэж байгаа байхгүй юу? 8-9 саяар л тоглоно гэд. Ингээд одоо 2 дахь анги дээр авж байгаа цалингаасаа илүү 2 дахиад ингээд бараг те ингээд ийм хэмжээний цалин авна гэдгсэн. Тэгээ тэр үед нь болохоор арайч тийм бажет бол байгаагүй. Тэгээ айгүй үнэтэй байгаа зү те. Тийм учраас ингээд төр одоо hold хийчихсэн байсан мэн лээ. Жохон хүлээгээд гэсэн үг те. За тэгээд уул нь бол 3 дахь анги хийх гээл хүлээгэлсэн тэгсэн чинь энэ жилийн дараагаар Macaulay Culkin одоо тэтгэвртэй гарчихсан. Хэдийгээр нэг дөнгөж нэг 13 14 хүрж байгаа гэсэн хэдхэн жилийн дараа ингээд киноныхоо индустригээс ингээд одоо байхгүй болсон байгаа, алга болсон байгаа. Ингээд завсарлага аваад кино тоглохоо болсон байгаа. Тэгээ тэр тухай яагаад энэ төр гэдэг тухай хэдүүлээ deep dive-аар ярилцах болно. За тийм учраас ингээд Home Alone 3 гараагүй Кевинтэй. Гэхдээ яг уу гэртээ ганцаараа 3 гэдэг кино 3 гэж байгаа 4 гэж байгаа тэр бол гарахын хувьд бол гарсан. Гэхдээ одоо эхний 2 ангитай харьцуулахад бол тийм ямар алдартай бол байгаагүй. Тэгэд тэр Home Alone 3 гэдэг кино нь болохоор өөр хүүхдийг одоо гол дүрдэн тоглуулж арай өөр плоттой те шал өөр одоо гэр бүл болдог тийм плоттойгоор гаргасан байгаа. Гэхдээ тэр нь болохоор 5 жилийн дараа гарсан байна лээ манайхаа. 1997 онд гарч исэн. Someone's on to us. I have it. Би бол Home Alone 3 гэж байдгийг бол мэднэ. Би бас Home Alone 3 дуртай. Зарим хүмүүс айгу дургүй байдаг юм байна лээ. Би бол дуртай. Гэтэ яг угаасаа ойлгомжтой 1 2 таа бол харьцуулшгүй. Гэтэ би Home Alone 4 байдаг гэдэг л өстой мэдээгүй. Би саяхан мэдсэн. Би I was like what the fuck те 4 гэж байдаг гэж үгээд. Тэ 4 нь бол тийм амар алдартай биш юм шиг байлээ. 3 тагаа харьцуулахад. Kevin? In the biggest adventure of the year. За тэгээд дараагийн fact гэдэг юм бол Home Alone 2-ын постэр нь өөр постэр байх одоо байсан юм лээ. Одоо энэ 2 дугаар ангийн постэр нь болохоор яг Kevin нэг Empire State Building гэдэг нэг Нью-Йоркд байдаг айгүй алдартай өндөр барилга байдаг. Тэр өндөр барилганы урд ингээ Kevin ингээд ингэж зогсоод тэгээ арталт нь болохоор тэр Empire State Building-ийн араас нь ингээд гарч ирж байгаа нь болохоор нөгөө нэг 2 Wet Bandits-ийн 2 чиндээ Marv Harry 2 ингэж гараад ирчихсэн тийм зураг байдаг. Iconic зураг тий. Энэ зураг нь баг постэр нь байхгүй өөр байх байсан юм лээ. Тэр нь болохоор юу? Одоо энд оруулж ийн Statue of Liberty буюу одоо нөгөө эрх чөлөөний хөшөө яг Kevin-ийн авдаг позыг аваад ингэчихсэн тийм байдалтайгаар ийм постэр гарах хэрэгтэй байсан юм байна лээ анх. Тэгээд нэг трейлер энтер зориулаад хийсэн байна лээ. Яг энүүгээрээ трейлер хийгээд тэгсэн чи тэр трейлер энтер дээр нь гарсан тэр эрх чөлөөний хөшөөнийхэн тэр нэг CGI юу гэж гэдгийг тэр нэг animated хийсэн юу айгу амар харагдсан байгаа хгүй нэг айгу ер нь айгу эвгүй харагдсан заяа. Тийм болохоор угаасаа болигээд арай өөр route-ыг сонгоод тэгээд ийм постерыг гаргасан юм байна лээ. Угаасаа тэгээд энэ постэр нь бол хамаагүй дээр байсан тий. Яг энэ Kevin-ийн зурагтай. Нөгөөх нь бол айгу тийм нэг сонирхолтой постэр бол байгаагүй гэж миний хувьд бол бодож байна. За энэ 2 дугаар анги дээр бас л нөгөө нэг энэ хэд ч онгоцноосоо хоцрох годалцтай ингээл онгоцны бодлоо гүйжидэг тэр хэсэг байдаг шүү дээ. Тэр хэсэг чинь дахиад л нөгөө нэг онгоцны бодол дээр жинхнээсээ авахцсан. Гэтэ энэ удаа хийхэд энэ зураг алтыг хийхэд бүр амар хэцүү байсан гэж аахгүй. Яагаад вэ гэхээр Home Alone 1 аль үжаа гарчихсан. Хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээж гисэн. Тэгээ хүмүүс мэддэг болчихсон. Хүү Home Alone 2 ингээ бичигдэж байгаа гэж ингээ хүмүүс дуулаад сонсчихсан. Тийм болохоор ингээ киноны фэнүүд гэж байгаа. Ялангуяа Kevin-ийн фэнүүд гэж байгаа. Тийм болохоор онгоцны бодлоор дөр ингээ фэнүүд түүнээс гадна папарацци энтрүүд байсан гэж байгаа байхгүй. Тийм болохоор ингээ зураг авалтыг хийхэд айгүй хэцүү байсан гэж аахгүй. Эхнийхээ ангитайгаа харьцуулахад тэгээ бас нэг юм гэдэг юм бол яг нөө тэр онгоцны бодол дээр байгаа нөө decoration байгаа шүү дээ. Christmas-ing, holiday decoration чимэглэлүүд, гоёл чимэглэлүүд. Тэрийг болохоор яг нөгөө нэг 12 сард яг үнэнгээсээ тэр онгоцны бодол нь чимгэлсэн чимэглэлүүдээ энэ кинонд зориулаад энэ кинонд 2 сард ингээ зураг авалт хийнэ гэдгийг нь одоо мэдчихсэн учраас энэ кинонд зориулаад 2 сар хүртэл буулгаагүй гэсэн тэр зураг авалтыг дуусна ингээ буулгаагүй орхисон гэж илээ. За дараагийн сонирхолтой fact гэдэг юм бол нөгөө нэг Нью-Йоркийн Central Park гэдэг айгүй том парк дээр ингэж зураг авалт айгүй хийгддэг тий. Тэр одоо үеийн одоо гоё нэг өвлийн атмосферыг гаргах гад айгүй их ингэж химэл цасыг гаргаж ирсэн гинэ.
Тэгээ тэр хиймэл цасыг ингэж авчруулахад тест амар их мөнгө орсон гэж байгаа байхгүй просто айгүй их мөнгө ороод тэгээд тест Central Park-ийг тэр чигээр нь ингээд яг тэр хэсгийг ингэж цагаан болгоод тэгсэн чи маргааш өдөр нь цаас орчихсон. Үнэнгээсээ бүр амар цасан шорог болоод үнэнгээсээ амар цаас орчихсон. Тэгээд хий дэмий одоо мөнгө зардлагдсан гэд тийм инстэ факт байдгийм байна лээ. За тэгээ айгүй тэнэгч юм нэг тийм факт байгаа заа одоо факт нь ч үе энэ киног болохоор өчтэй хүмүүст айгүй их таалагдсан. Одоо тэгээ үзэгчдэд бол таалагдсан угаасаа айгүй гоё classic holiday movie. Гэхдээ тухайн үедээ critics-тэй одоо кино шүүмжлэгч хүмүүсээс айгүй их тийм шүүмжил хүртчихсэн гинэ. Тэгээд бүр Rotten Tomatoes-аас 33% тийм үнэлгээ авч ирсэн. Яагаад вэ гэхээр хүүхдийн кино гэсэн мөртлөө айгүй амар юм харуулдаг те. Тэр нэг хоёр дээрэмч нь ингэж одоо зовж байгаа яргалуулж байгаа амар хэсэг гаргадаг. Бараг хүүхдийн кино биш айгүй амар үзэхэд айгүй хэцүү кино гэж тийм юмар шүүмжилжсэн гэсэн. Тэгээд одоо бодоод үзтээ хүн шүүмжлүүлэл тэгээд тэр шүүмжилт итгээд ингээд одоо гутарч болдоггүй байхаа нэ шүү дээ хэдийгээр тэр хүмүүстэй тэр кино шүүмжилжсэн ч гэсэндээ одоо харал та айгүй олон жилийн дараа те 30 хэдэн жилийн дараа гэхэд ч гэсэндээ энэ кино ийм iconic кино байсан хэвээрээ байна. There's an insane guest with a gun. Зэмнэха ингээд хэдүүлээ Home Alone 1-2-ийн fun fact-уудыг ярьж өглөө. Тэгээ та нарт сонирхолтой байсан байх гэж найдаж байна. За одоо хэдүүлээ bonus бас нэгэн кино байгаа заяа. Тэр нь болохоор Elf. Бас нэгэн holiday classic те хүн болгон шинэ жилийн үеэр заавал үздэг кинонуудын нэг болох Elf кино байгаа. Will Ferrell-ийн яг гол дүрдэн тоглосон Barry-гийн дүрд тоглосон те үнээр гайхалтай кино. Миний бас айгүй хайртай кинонуудын нэг, holiday кинонуудын нэг байгаа. За тэгээ хэдүүлээ энэ киноны бас fun fact-уудыг ярьцгаая. Your costume is pretty. Oh, it's not a costume. I'm an elf. Oh. Well, technically I'm a human, but I was raised by elves. За Elf кино нь болохоор 2003 онд хийгдсэн. За тэгэхээр бодоод үзлээ те Home Alone гарснаас хойш бараг нэг 10-12 жилийн дараагаар хийгдсэн байгаа. Тэгсэн мөртлөө бас үнэхээр гайхалтай хамгийн алдартай holiday кинонуудын нэг болж чадсан байгаа. За тэгээ энэ кино нь бол гарсан цагаас бол үнэхээр commercial success болж чадсан. Тэгээд нийтдээ 228.9 сая долларыг яг тухайн үедээ театрт цацагдсан үедээ ингэж ийм гайхалтай орлогыг олж чадсан юм байна лээ. Тэгээд энэ кинонд зарлагдсан мөнгө нь гэх юм бол төсөв нь болохоор 33 сая доллар, олсон мөнгө нь 228.9 сая гэхээр те үнэхээр ингээд бүр бажетнаас хэд дахин ингээд их мөнгийг олж чадсан гэсэн үг ээ. За энэ киноны зохиолыг нь болохоор David Barenboim гэдэг энэхүү зохиолч 1993 онд бичижсэн юм байна лээ. Бас нэлээд олон жилийн өмнө бичижсэн байгаа байхгүй юу. Гэхдээ энэ хүн ингээд энэ одоо зохиолоо бичиж байхдаа яг гол дүрийнх нь тэр Баригийн дүрд хэнийг одоо төсөөлж исэн бэ гэхээр тэр жүжигчдийн хувьд гэх юм бол нэг бол Jim Carrey, эсвэл Chris Farley гэдэг энэ хоёр жүжигчнийг ингээд дотор бодож исэн гэсэн. За тэгээд яг ингээд энэ олон жилийн дараагаар те бараг нэг 10 жилийн дараагаар энэ 2003 онд энэ кино хийгдэх гээд тэгээд киноны одоо зохиолын эрх мэрх найруулагч одоо ял production-да хийх үү энэ гэдэг тийм яриа явагдаж байгаад болохоор яг найруулагчаар нь Jon Favreau гэдэг одоо энэ хүү найруулагч сонгогдсон юм байна лээ. Тэгээ Jon Favreau болохоор одоо та нар Jon Favreau-г мэдэх байх. Бас айгүй олон кинонд тоглодог жүжигчин гэдгээр бас айгүй алдартай тий. Тэгээ энэ залуу болохоор яг тухайн үедээ жүжиглэхээсээ илүүгээр бүр ингээ найруулагч болох айгүй хүсэлтэй тий. Тийм учраас ингээ бас 2-3 кинон дээр найруулагчаараа ажиллачихсан одоо найруулагч гэдгээр болохоор дөнгөж танигдаж эхэлжсэн тийм хүн байгаа хгүй тий. Энэ Elf гэдэг киноны дараагаар бол яг энэ залуу бүр ингээ найруулагч гэдгээр бүр үнэнхээр алдаршсан гэсэн. Тэгээд ингээд айгүй мундаг найруулагч болж чадсан юм байна лээ. За тэгээд Jon Favreau болохоор анх энэ кино одоо зохиолыг нь хараад гоё зохиол байсан гэхдээ жоохон тийм dark байсан гинэ. Ийм одоо бидний мэдих одоо Elf-ийн тийм гэгээлэг гоё те holiday spirit-тэй айгүй гоё тийм инээдми яг гоё гэгээлэг тийм кино биш. Яг уу тийм инээдмийн кино зохиол байсан л юм байлээ. Гэтэ жоохон тийм dark humor ихтэй ч юм уу те. Тийм жоохон харанхуй маранхуй жокнуудтэй, хошигнол их мэхтэй. Тэгээд яг тэр нөгөө Баригийн дүр нь болохоор тийм хүмүүсийн хайрлсан те ямар хөөрхөн юм бэ инста жоохон өгч гэсэн тийм дүр биш. Жоохон нэг тийм хүмүүсийн их хайрлаад байхааргүй дүр байсан гинэ. Айгу тийм бүдүүлэгтэй, айгу тийм rude нэг тийм дүр байсан гинэ. Тэгээд Jon Favreau хэрвээ бид нар яг энэ маягаараа энэ зохиолыг ингэж хүргэх юм бол ингээд нэг амжилт олохгүй байгаа. Тэгэхээр энийг өөрчлөгээд зохиолыг нь өөрчилсөн юм байна лээ. Өөрчилсөн нь болохоор одоо бидний мэдих Elf гэдэг кино. Тэг угаасаа өөрчилсөн өөр одоо
хэрэгтэй болсон байна лээ. Одоо бидний мэдэх одоо энэ хүү киноч яг нэг Christmas Miracle шинэ жилийн Miracle ээждэг харуулсан те гэр бүлийн дулаан байдлыг харуулсан ч гэдэг юм уу те ингээл аюу гоё дуу хууртай тэгэл баригийн дүрч аюу гоё дүрчтэй те хэдийгээр нэг өөрөө том болчихсон мөртлөө North Pole өсчихсөн болохоор хүүхдийн сэтгхүүтэй бидний ингэж хайрладаг те ямар хөөрх юм бэ гэдэг тэрхүү дүрчэн одоо ингэж энэ updated script-нээс нь гарч ирсэн юм байна лээ. За одоо хэдүүлээ яг weird fact-од руугаа орцгоё. In a magical land called New York City. My dad works there. Jon Favreau гэдэг одоо миний яриад байгаа энэ хүн найруулагч нь болохоор бас өөрөө энэ кинонд тоглосон байгаа заяа. Та нар санаж байгаа бол эмчийн Office-ийн хэсэг өдөр шүү дээ. Нэг аав нь очоод нэг хэнийг барыг чинь ингээд эмнэлэгт үзүүлдэг байгаа, эмчийн үзлэгэнд оруулдаг байгаа. Тэгээ тэр эмчийнхэн дүр Jon Favreau өөрөө тоглосон. За түүнээс гадна яг нэг киноны ихэнх хэсэгт яг North Pole-тэй хойд туйлын хэсгийг харуулж авах дандаа нэг animated юм шиг одоо тийм дүрүүд байдаг шүү дээ. Пингвин, нэг тийм жижигхэн өөр нэг амьтад те. Тэдний ихэнх дөрүүдт нь Jon Favreau өөрөө дуу оруулсан юм байна лээ. Одоо чинь гэх юм бол нэг тийм жижигхэн одоо нэг пингвин шиг ч нэг тийм дөрөв гадаг шүү дээ. Тэрэнд Jon Favreau өөрөө дуу оруулсан. Түүнээс гадна нэг Narwhal гэдэг нэг тийм халин байдаг шүү дээ. Уснаас гарч ил goodbye buddy wish you good luck гэдэг нэг ярьдаг те. Тэр чинь бас Jon Favreau-гийн өөрийнх нь хоолой юм байна лээ. Bye, buddy. Take care. Bye, buddy. Hope you find your dad. Thanks, Mr. Narwhal. За түүнээс гадна Will Ferrell-ийн дүртэй бари ингээд яг New Yorkт хурж ирснийхаа дараагаар нэг raccoon те raccoon-ыг монголоор юу гэдүүлээ стейк мартчихлаа манайха. Өмхий хүрэн те тэр чин raccoon мөн билүү? Мөн баха те raccoon ямар ч байсан үгүй raccoon өмхий хүрэн чи өөр англиар өөр хэлэгддэг юм а юу гэдэг лээ. Би мартчихлаа. За мэдгүй. Raccoon. Одоо энэ зургийн те raccoon ингээд нэг хинлүү Will Ferrell руу ингээд нэг дайрдаг штэ. Дайраад ингээд attack гэдэг. Тэр raccoon-ы дуу хоолойг хүртэл Jon Favreau өөрөө оруулсан юм байна лээ. Does someone need a hug? За дараагийн сонирхолтой fact юу гэх юм бол Zoe this channel гэдэг нэг жүжигчин байгаа шүү дээ. Нэг Jovi гэдэг эмэгтэйгийн дүрд тоглодог. За тэгээд Zoe болохоор анханасаа энэ кинонд тоглох ёстой биш байсан юм байна лээ. За уул нь бол энэ одоо киноны prop нь зарлагдаад, audition нь зарлагдаад ингээд энэ эмэгтэйгийн дүрд одоо тий ингээд жүжигчд хайжнаа гэд тий prop нь яваад очсон чинь найруулагч нь хэлсэн гинэ ингээд тэр хүмүүс нь тий яна бид нар юу яачихсан аль үжээ нэг тий жүжигчнийг сонгочихсон. Тэгээ бид нар одоо ингээд бүр шийдчихсэн. Гэхдээ яг хөө чи ороод ир тий ингээд зүгээр суу тий хэдүүлээ зүгээр ярилцъя гэсэн юм. Зүгээр чи өөрийнхөө тухай танилцуулаач гэ. Яг бол Zoe this channel тэр үедээ алдартай жүжигчин тэр байгаагүй дөнгөж гараагаа эхэлчихсэн байгаа байхгүй. Тийм болохоор ингээд өөрийгөө танилцуулсан дэр тэгээд зүгээр ингээд яриад явсан гэж байгаа. Тэгээ Zoe хэлж байгаа нь болохоор нэгэнтээ юу яага би энэ дүрийг авахгүй байна гэдэг мэдчихсэн учраас нэг сандрал нь алга болчихсон. За угаасаа би дүрийг авахгүй юм чинь ямар хамаатай ингээд зүгээр ингээд суугаад айгүй гоё яриа өрнүүлсэн гинэ. Тэгсэн чинь нөгөө нэг хүмүүс нь айгүй таалсан гэж байгаа байхгүй Zoe-г ингээд таалаад ястай гоё яриа хөрөөтэй гоё эмхтэй ингээд бодсон юм байна л та. Тэгтээ угаасаа нэгэнд өөр жүжигчнийг сонгоцсон болохоор яах ч аргагүй. Тэгсэн чинь яг зураг авалт эхлэх болсон чинь тухайн жүжигчин нь бас scheduling conflict-тэй гэд хуарын тийм зөрчилтэй болсон гэд тэгээд кино тоглож болохоор хэлсэн байгаа хгүй Elf гэдэг энэ кинонд. Тэнгүүд энэ нөгөө нэг найруулагчд нь нэрээ нөгөө нэг Zoe гэдсэн эмэгтэй те айгу гоё яриа хөрөттэйсэн тэр охиныг дуудчихъя гэд тэгээд Zoe энэ кино тоглох болсон юм байна лээ. Тэгээд Zoe-ийн хэлж байгаагаар болохоор энэ хүү дүр нь Jovi гэдэг дүр нь болохоор анханасаа скриптэн дээр бүр яг ийм байх хэрэгтэй, яг тийм байх хэрэгтэй. Тэгээд жүжигчин тоглож байгаа жүжигчин яг дүрдээ орж тоглох юм байх хэрэгтэй гэсэн нэг тийм төрлийн дүр биш. Дүр нь ингээ хуурч болдог жүжигчэндээ зориулаад тэр дүрд хэн тоглож ийнө ямар жүжигчин тоглож байна вэ гэдэгтээс хамаарат одоо дүр нь жоохон өөрчлөгдөж болох тиймэрхүү flexible дүр байсан гинэ. Тэгэд Zoe яг орж ирээд яг өөрийнхоороо тэр дүрийг амьлуулад айгу гоё болгосон гэж хэлсэн. Бараг Zoe-д зориулж тэр дүр нь ингэж өөрчлөгдсөн гэсэн үг, окей? Тэгээ хүмүүс найруулагчд нь бас Zoe-г айгу гоё хоолойтой юм байна гэдгийг сонссон гэж байгаа байхгүй юу? Айгу гоё, тийм soft, нэг айгу гоё өвөрмөц хоолойтой юм байна гэдгийг нь сонссон учраас тэр нөгөө нэг бааны өрөөнд шүршүрт орж байхдаа ингэж Baby it's cold outside гэл энэ хоёр ингээд Barry Jovi хоёр чинь ингээд нэг duet хийгээд нэг дуулдаг штэ тий. Тэр хэсэг чинь уул нь бол зохиолд байгаагүй хэсэг юм байна. Zoe яг энэ дүрс тоглох болсноос хойш найруулагчд нь Zoe-г аюу гоё хоолойтой гэдгийг мэдсэн учраас тэр хэсгийг нэмсэн юм байна лээ. Zoe-д зориулаад гэсэн үг. Тэгээд
нэмсэн болсон ягаад гэвэл тэр хэсэг чинь айгүй алдартай. Яг бас нэгэн iconic хэсэг нь болж чадсан шүү дээ, тий. Тэгэл яг нэг baby it's cold outside гэл хүмүүс тэрийг айгүй тэр дуэтийг айгүй их ингэж боддог memorable хэсэг нь байгаа. Тэгээд ийм гоё хэсэг нь бас санамсаргүй байдлаар ингэж бүтсэн юм байна лээ. За дараагийн сонирхолтой fact юу вэ гэх юм бол та нар бас нэгэн classic holiday киног мэдэх үү? A Christmas Story гэдэг те зул сарын түүх гэдэг бүр нилээн дээр өнгө. Тэр ч одоо юу юм бэ? 1970 онд гарч ирсэн кино байх шүү. Тэгээд тэр киноны гол дүрийн хөөрхөн хүү гэдэг чинь Ralph гэдэг. Манай нөхөр бүр ингээд амар дуртай. За манай нөхрийн бүр өстө хамгийн дуртай киноно Christmas Story гэдэг. Christmas Story гэвэл манай нөхөр өстө үзээ гэдэг. Бүр жоохон багасаа ингээд гэр бүлийнхэнтэй байгаа үздэг байсан гэж байгаа байхгүй. Тэг бүр тэр нь ингээд өөрт нь амар суудсан, толгоонд нь суудсан те. Тэг үнэхээр хайртай кино. Тэг тэр киноны нөгөө хөөрхөн хүү гэдэг чинь Ralph гэдэг тийм нүдний шилтэй хүү. Тэр Ralph-ийн дүрс тоглосон жүжигчин чинь Elf кинод бас тоглосон. Тэг хүмүүс бас тэрийг сайн мэддэггүй юм байна лээ. Аль дүрт тоглосон бэ гэхээр нөгөө нэг хойд туйл дээр elf-уд байдаг штэ тий. Сантагийн туслахууд тэр Сантагийн туслахуудын head elf буюу яг elf-уудын яг гол хамаг бүдүүн даргана гэсэн үг. Том босс нь болж ингэж head elf нь болж тоглолтг юм байна лээ. Тэг хүмүүс бол нэг сайн анзаардаггүй юм байна лээ. Puts you 915 off the pace. Тэг хүмүүс энэнийг саяг гоё гэж боддөг юм байна лээ тий. Тэр жүжигчин чинь бараг амар олон жилийн өмнө 1970 онд гарсан тэр нэг бас л яг classic holiday classic болсон тийм агуу кинонд тоглоод тэгээ бас энэ олон жилийн дараагаар бас энэ агуу holiday classic болж байгаа энэ хүү Elf гэдэг кинонд жоохон ч гэсэндээ те дүрийг ингээ бүтээсэн айгу гоё гэж ярьдаг юм байна лээ. За дараагийн сонирхолтой fact гэх юм бол Will Ferrell ингээл яг нэг дүрэнтэй Barry гэдэг дүр чинь яг тэр киноны үе амар их сахар чихэр иддэг штэ те. Ингээл спагеттин дээр ингээл maple syrup ингээд амар их давс хийж ингээл те юм хийгээл за тэгэл өстой өглөөний цай гэсэн чи бас нэг спагетти тэгснэ доо дээр нь амар их чихэр мхэр шоколад яцсан ингээл амаараа ингэж барьж идээд л те. Тэгэл өстой бүр ингээл хоолны ширээний ард амар том 2 литрийн бараг те ингээл Coca-Cola даг гэж уугаал гэж гэрч мөхрээд л те. Тэгэл айгүй их тийм чихэрлэг юмнуудыг иддэг штэ те. Тэр нь яг жинхэнэ тийм хоолнууд гэсэн гэж аахгүй тийм чихэртэй хоолнууд. Яг л яг бидний харж байгаа тэр аимшигын чихэртэй maple syrupтэй спагетти чихрээр дүрчсэн спагетти энэ тэр яг л байсан гэж аахгүй. Ерөөс юм худлаа ямаар орлуулаагүй. Тийм болохоор ингээл тэрийг бол угаасаа нэг take-ээр ингээл хийн гэж байхгүй шүү дээ. Нэг синийг айгүй олон удаа авдаг шүү дээ. Тийм болохоор Will Ferrell бүр тэр зураг авалтын үеэрстэ айгүй их чихэр эзэр агаад айгүй их ингээл өстой чихэртэй спагетти энэ дээр сонсон юм эзэр агаад sugar rush гэж юм болдог шүү дээ. Хитрхи их чихэр идэхээр бүр ингээд те бүр ингээд бүр амар ингээд салгалаад юм болдог шүү дээ. Яг тийм болдог байсан гэсэн бүр ингээд зураг авалтын үеэр амар толгойн өвддөг байсан гинэ. Тэг хитрхи их чихэр идэхээр тэгдэг юм байлаа шүүгээ ярьжсэн. Амар толгойн өвддөг байсан, дотор нь хойрогдөг байсан. Тэгэл бүр ингээд салгаж малгалдаг байсан гэсэн. Тэг ер нь бол ингээд үнэхээр тэр идэддэг юмуд нь өөрийнх нь эрүүл мэндэд айгүй тийм зураг авалтын үеэр нөлөөлсөн гэж ярьдаг юм байна лээ. Гэхдээ үнэмшилтэй байлгахын үүднээс өөр юмар орлуулахыг хүсээгүй, тэг хуурж орлуулахыг хүсээгүй, яг үнэмшилтэй байлгах гэсэн үүднээс яг ингэж тэр жинхэнэ юмудыг ийдсэн гэж хэлсэн. За зураг авалтын яг сүүлийн өдөр нь болохоор яг нөгөө нэг Barry анх нөгөө нэг хойд tulаас Нью-Йоркд хурж ирдэг тэр одоо сценийг тэр сценүүдийг ингэж зураг авалт хийхтэй байсан юм байна лээ. За тэгээд тэр үед болохоор нөгөө нэг Jon Favreau гээд найруулагч нь айгуу тийм чухал шийдвэр гаргасан юм байна лээ. Яг үнийг үнэмшилтэй байхын тулд тэ яг ингээл хин Will Ferrell яг Barry-гийн дүр ингээл хурж ирээд л тэ Нью-Йоркт хурж ирээд нормал хүмүүстэй ингээл тэ хойд тулийн хүмүүстэй биш нормал хүмүүстэй ингээл байгаал ингээл гайхширч майхраал тэ тэр мэрийг яг үнэмшилтэй байхын тулд зураг авалтаа ингээл тэр чигтээ ингээл Нью-Йоркийн гудамжийг хааж агаад л те фильм сарин ингэж бүр ингэж зориулж хийж агаад л экстра те олон нийтийн одоо хэсэгт орох жүжигчдийг авчирч ингэж олон нийтийн хэсэгт ингэж тавих биш гудамж хаахгүйгээр яг жинхэнэ амьдрал дээр зүгээр ингээл те daily life юма хийгээл явж байгаа арт түмний дунд Will Ferrell-ыг оруулчихъя гэдэг тийм шийдвэр гаргасан байгаа байхгүй. Тийм болохоор яг тэр зураг авалтанд хэн оролцсон бэ гэхээр Will Ferrell угаасаа ойлгомжтой жүжигч нь оролцож байгаа. Найруулагч нь өөрөө дагаж явсан. Тэгэл ганцхан зурглаач. Тэгэл боллоо. 3 хүн
тэр сценыг ингэж хийсэн гэж байгаа байхгүй тэр гудамжаар явсан. Кинон дээр харж байгаа ингээл хин одоо чинь Will Ferrell нэг гудамжин дээр машин зам гарч байхдаа ингээл гарцсан дээр ингээл өсөрч мөсрөл явж байгаа штэ тий. Тэрийг ингээл гайхал хараад байж байгаа гудамжны хүмүүс чинь бүгдээр жинхэнэ хүмүүс. Үнэнгээс энэ одоо юу болоод байна гэж харж байгаа байхгүй. Эсвэл ингээл зам хөндлөн гарч байгаа л хүмүүсийг хараалцтаа ингэж орж морилал тий. Нэг улаан хавцтай нэг санта шиг хувцалцсан явж байгаа нэг эрэгтэй байсан штэ. Тэрэн дээр очингуудаа гигүнтэй тэрж ороод Сана гэж орж морилдаг штэ тий. Тэр чинь яг үнэнгээсээ genuine одоо тийм одоо reaction гэсэн гэж аахгүй тэр сандагийн хувцамсан байгаа хүн. Яг бол тэр хүн бол өөрийгөө кино тоглож байгаа гэж мэдгүй байгаа шүү дээ. Зүгээр л ингээ явж байсан чинь нэг галзуу юм шиг нэг хүн үрж ирэл өөрийгөө Сана гэж орж морилаад тэр хүний гаргаж байгаа reaction бүгд яг genuine гэж аахгүй жинхэнэ бодит хүмүүс. Тэгэл нэг хин чин Will Ferrell чинь ингээл гудамжин суучсан ингээл гутлмтлаа тослуулаад байж байгаа шүү дээ. Тэр гутал тосолж байгаа хүмүүс хажууд нь суудсан байгаа бүх хүмүүс бас л жирийн хүмүүс зүгээр хүмүүс. Бүх тэр гудамжинд хийгдсэн юм бол жинхэнэ хүмүүс жинхэнэ амьдрал гэсэн үг. Амар сонирхолтой байгаа зү. Баригийн аавын дүрд тоглодог жүжигчин болох James Caan гэдэг жүжигчин яагаад энэ дүрд ингээд амар тохирногоод ингээд энэ жүжигчнийг одоо hire хийсэн бэ гэхээр бүр ингээд Will Ferrell-ийн дүрээс бүр тэс ондоо мэнэртэй хүн байгаа байхгүй. Тэгээд дандаа тиймэрхүү сериосны тиймэрхүү кинонуудад тоглодог жүжигчин бүр ингээд тэ хойлоудад айгүй алдартай болчихсон. Тийм сериосны драма кинонуудаараа алдартай болчихсон тийм жүжигчин учраас Will Ferrell-ийн дүрчин, Баригийн дүрчин бол ингээд галзууслаатай юмд хийгээ явдаг шүү дээ. Инээд мэ айгүй амар care зүйлүүд хийгээ явдаг болохоор James Caan гэдэг жүжигчин бол хизээч хажуудлынхын жүжигчин тийм инээдтэй тийм хийгээд хаад бол яг дүрдээ юм сериосны байдгаараа л байна. Ерөөсө crack хийхгүй те. Ерөөсө ингээд инээж мэнийх ч юм уу те. Ингээд өөрийгөө дүрээсээ гарахгүй гэдгийг мэдсэн учраас тэр жүжигчнийг сонгосон юм байна лээ. James Caan гэдэг жүжигчнийг. За гэхдээ James Caan нэг л удаа өстой жинхэнэ дүрээсээ гарсан гэж аахгүй ингээд crack хийсэн. Яг нэг эмнэлэг дээр очиод эмчин ингээд хин дээр бари дээр шинжилгээ хийгээд нэг өндөгнөөс нь цус авах гээд ингээд хадгадаг штэ те. Тэгсэн чинь Will Ferrell яг тэр хэсгээр бас improvise хийсэн гинэ. Өөрөө юм зохиосон яг скриптэн дээр нь байхгүй зүйл яг юу байсан бэ гэхээр ингээ хатгсан үед нь гэж орилох хэрэгтэй байсан биш байсан гинэ. Тэгсэн чинь Will Ferrell яг тухайн үедээ өөрөө ингээд дүрдээ ороод зохиогоод ингээ хатгсан чинь нэг амар өндөр хоолоогоор гэж орилдог штэ тэ. Тэр нь ингээд газар дээр зохиочихсан учраас тэрийг нөгөө нэг зураг автахын багийнхан тэгнэ гэж бодоагүй. Тэгээд нөгөө хин James Caan ч гэсэндээ угаасаа скрипт нь байхгүйсэн учраас тэгнэ гэж бодоагүй учраас ингээ шоконд ороод тэгээд тэр нь айгүй инээдтэй санагдаад гээ инээсэн юм байна лээ. Тэр нь бол харагддаг манайха. Та нар сайн ажиллах юм бол хэдийгээр James Caan ингээ цаашаа гараа зогссон байгаа ч гэсэндээ ингээ жоохон ингээ мөрөн чичирч байгаа харагддаг. Инээснээсээ болоод ингээ мөрөн чичирээд ингээ жаана бол ажиглагддаг. Тэгээд хүмүүс James Caan гэдэг ингээ ерөөсө дүрээсээ гардаггүй юм мундаг сериосны жүжигчнийг Will Ferrell яг дүрээс нь гаргаж crack хийлгэж чадлаа гэж ярьдаг юм байна лээ. За Jon Favreau гэд найруулагч нь ерөөсөө тийм хуурамч CGI энэ тэр юм ашиглахыг хүсээгүй юм байна лээ. Тийм учраас нөгөө хойд төлөний хэсэг шүү дээ. Тэр чинь бол ингээл нэг угаас жигэн хойд төл гэж байхгүй юм чинь нэг тийм үлгэрийн юм шиг харагдаж байгаа. Тэрийг бүгдээр ингийн хүмүүс хийсэн гэж аахгүй. Үнэнгээс хүн хийсэн барьсан тийм сетнүүд юм байна лээ. Одоо юм харагдаж байгаа штэ тэр тэнгэр мэнгэр нь тэр чинь хүмүүсийн зурсан зургнууд гэж байгаа байхгүй. Нэм цэнхэр өнгөрөнгөс зурсан зургнууд тэр уул муул цастай уул муулыг бүгдээр ингээ хүний гараар хийсэн тийм сет байсан юм байна лээ. Тэгээд хойд төлөлийн амьтдын хувьд болохоор CGI-аар хийхийн оронд яг нөө дээр үеийн хүүхэлдэйн кинонуудыг ашигладаг байсан animated те бүр ингээ frame by frame animate хийсэн тийм одоо route-ыг ашигласан. Зүгээр CGI ингээ хийгээд орхичгаагүй. Ягаад гэх юм бол Jon Favreau-гийн хүсэжсэн юм нь болохоор бүх юмыг одоо хүний гараар хийсэн байх юм бол арай илүү бусад хүмүүст хүрдэг, арай илүү timeless хизээж хоцрогддоггүй те хизээж хүмүүс ингээд үзээд уйддаггүй. Тэгэд арай илүү жоохон тийм personal байна гэдэг те хүмүүс үзээд ингээд яг хүний хийсэн юм гэхээр арай нэг жоохон өөр байдаг. Тийм болохоор тийм одоо сонголтуудыг хийсэн гэсэн. Тэг хүмүүс бол тэр нь бол үнэхээр яаж ч утсан энэ киног айгүй амжилттай байхад те айгүй олон жилийн турш амжилттай байхад бол те ерөөс хуучрахгүй үлдэж байгаад нь гол үүрэг ролыг бол хийсэн гэж боддог. Ягаад гэх юм бол зүгээр ингээ CGI-аар хийсэн ч юм уу те зүгээр ингээл хуурамч ингээ сет метр хийчихсэн байсан бол арай илүү нэг хүмүүст хүрэхгүй байх ч байсан билүү те. Тэгэд хүмүүсийн одоо хүртэл ингээ айгүй олон жилийн дараа энэ киног сонгож үздэг нь бол бас тэрнтэй холбоотой байхаа гэж ярьдаг юм байна лээ. Bye guys. Bye buddy. Take care. За дараагийн сонирхолтой факт гэх юм бол яг нэг Бари нэг залуутай
ингээл mail room те аавынхаа нөгөө нэг компани дээр нэг шуудангийнх нь өрөөнд нэг хэсэг ажилдаг штэ те нэг өдөр ажиллаад тэгэл ингээл одоо шуудангийн өрөөнд ажиллах нэг залуутай нээлж агаал санамсаргүй арх ууцсан ч үлээ те арх гэж мдээгүй ингээ ууцсан тэгэл өстэй амар ингээл цогтоол галзуурал солиорол тэрүүгээр ингээл бүжиглэл бөө юм байлал тэр залуутай ингээл нэг юм дээр те ширээн дээр хөвтөж агаад ингээ юм ярьдаг штэ те тэр хэсгэн дээр нь яг нөгөө нэг залуу нь ингэж хэлдэг I'm 26 years old and got nothing to show to the world ч үлээ нэг тиймэрхүү юм хэлсэн аахгүй би ингээ 26 настай мөртлөө одоо хүртэлтэй ингээ дэлхийд ингээ хүмүүст гайхуулаад харуулчихаар нэг юм байхгүй те үзүүлчихээр юм байхгүй гэсэн утгатай нэг зүйлийг хэлдэг. Гэхдээ хамгийн инээдэн гэх юм бол энэ хэсэг нь бас л improvised байсан гинэ тэр жүжигч нь improvise хийчихсэн. Ерөөсөө цохол дээр нь байгаагүй мөр байсан юм байна лээ. Тэгээ тэгж тэр залууг ингээ хэлсэн чинь тэр нэг production team бүгдээрээс та инээсэн гинэ. Тэгээд Jon Favreau болохоор тэр найруулагч нь болохоор амар таалагдсан тэр нөгөө нэг improvise хийсэн мөр нь. Яагаад вэ гэхээр тэр залуу харваас 26 таа биш байгаа байхгүй юу? Тэ хөгшөө харагдаж байгаа 26-аас тэ дээшээ настай харагдаж байгаа байхгүй. Тийм байж би 26 настайгаа ярихаар амар инээдтэйсэн байгаа байхгүй юу. Тэгээд хин Jon Favreau болохоор энийг ингээд кинонда үлдээн гэж бодсон чинь нөгөө продюсерууд нь дараад нь үзчихгээд үгүй наад хэсгээ хасаа хинч наад ямар ч үзэгчтэй наад залууч нь 26 таа гэж итгэхгүй штэ гэд тэгсэн мэн л да тэгээ хасах гацсан гинэ тэгсэн чинь Jon Favreau болохоор үгүй хинч итгэхгүй угаасаа харваас 26 таа биш байгаа учраас 26 таа гэж хэлсэн инээдтэй байгаа байхгүй юу тэр чин жоок юм аа тэгэхээр энийг үлдээе гэж бүр ингээ тэмцээр хагаад үлдээсэн гэсэн тэгээ угаасаа үлдээсэн ч болсон айгүй инээдтэй хэсэг тэгээ харваас угаасаа 26 таа биш of course 26 years old I got nothing to show You're young. You're so young. За дараагийн сонирхолтой факт гэдэг юм бол яг нөгөө нэг моол дээр нөгөө Санта хурж ирдэг штэ тэ. Тэгэл нөгөө хин барийн шим болохоор үнэнгээсээ Санта хурж ирэх гэж бодоод л тайста амар бэлдээл юм хомыг чимэглэж мэмглээд л тайста ингээл амар гоё лего мегогоор айгу том юм байшингууд өөрш мөрөөдөл тайста аалж өгөөл тэгэл тэгсэн чинь Санта хүрээд ирсэн чинь угаасаа жинхэнэ Санта биш байсан тэ. Хуурамч Санта хүрээд ирсэн тэгсэн чинь чи өстө жинхэнэ Санта биш ингээл хэрүүлүүдүүд энэ Сантатай ингээд зодтолтож эхэлдэг штэ тэ. Тэр хэсэг болохоор манайхаа ганцхан удаагаар тейк хийгцэн гинэ. Дахиж ингэж авах боломжгүй байсан. Яагаад вэ гэх юм бол тэр хоёр чинь ингэж зодтолдож эхэлсэн чинь нөгөө нэг хамаг ингэж чимэл мэмэл нураад л те тэр нөгөө нэг легогоор хийсэн том өндөр барилгууд нь ингэж нурж мундаг штэ те. Тэгэд тэр легоныхын сет медийг болохоор зураг авалтынх нь арын альбомынх нь өөрснөө барьсан гэж байгаа байхгүй те. Барихад амар хэдэн хоног шаардагдсан гэж байгаа байхгүй юу. Тийм учраас тэрийг дахиж ингэж барих боломж дахиж бариад ингэ зураг авалт хийх боломжгүй учраас ганцхан тек явна шүү гэсэн байгаа байхгүй. Тэр зураг сцен бол амар chaotic галзуу ингэж замбраагүй байдаг. Тэг яагаад вэ гэх юм бол угаасаа замбраагүй байх хэрэгтэй байсан гэж байгаа. Ямар ч тийм stunt double ашиглагдаагүй, ямар ч тийм дахин double take хийх юм ашиглагдаагүй. Яг л тэр чигтээ ингэ явчихсан. Тэгэл ингээд cameraman ингээл хүмүүсийг дагаал ингээл зодтолж байгаа хүмүүсийг ингээл дагаал ингээ явуулсан гэж байгаа байхгүй. Тийм болохоор нэг тийм chaotic мэдрэмжийг, замбраагүй мэдрэмжийг төрүүлдэг. Тэгээ тэр нь ч гэсэн угаасаа амар тийм одоо яг мундаг болохт нь яг тэр сценийг үнэмшилтэй мундаг болгохт нь ингэж одоо болгож чадсан гэсэн үг. За дараагийн сонирхолтой факт юу вэ гэх юм бол нэг сцен хасагдсан юм байна лээ. Ерөөсөө яг кинонд нь орч чадаагүй. Ямар сценээс юм бэ гэхээр яг хойд туйл дээр бари нөө жижигэн явфуудтэйгээ ингээд хокки тоглож байгаа тийм хэсэг байсан юм байна лээ. Тэгээ тэр хоккиныхаа хэсэг нь болохоор Will Ferrell ингээл амар өөрийгөө аврах биетэй гэдгийг мэдрэхгүй те нөгөө жижигхэн эфүүдтэй тоглож амар хүчтэй тоглоод ингээл төлөж мөлхөөд баг айгүй олон эфүүдийг ингээд гинтэж юмтэй гэд те тийм хэсэг байсан юм байна лээ. Тэгээд цаг хугацааны хувьд кинон арай илүү дэнд урт болчих гээд байсан учраас тэрийг хассан юм байна лээ тэр хэсгийг. За хамгийн сүүлийн сонирхолтой факт юу вэ гэх юм бол манайхаа энэхүү кино нь үнэхээр амар алдартай болсон учраас sequel тэ 2 дугаар ангийг нь хийя гэд production-аас найруулагчдаас нь ингээд санал болгосон юм байна лээ. Will Ferrell санал тавиад тэгээд бүр боддоо 29 сая долларын цалин өгөө 2 дугаар ангид тоглох юм бол гэсэн. Тэгсэн чинь Will Ferrell болохоор үгүй гэд татгалцсан юм байна лээ. Тийм амар их мөнгө амлаад хахад яагаад татгалцсан бэ гэхээр энэ зохиол бол тэ ганцхан л удаагийн юм гоё зүйл байсан. Энэ яг л ганцхан л кино гарах хэрэгтэй байсан зохиол байсан. Энийг ингэ сунжруулах гад дахиж мөнгө олох гээд ингээд ах хэрэггүй те. Яг энэ ганцаараа л айгуу гоё классик дахиж энэ зохиолоор ингэж оролдох хэрэггүй. Тэгээд ер нь жүжигчин байна уу, artist байна уу, те уран бүтээлч хүн гэдэг бол те хизээ одоо зохиолыг дуусгах вэ, айгуу гоё зохиолыг хизээ дуусгах вэ гэдгээ мэддэг байх хэрэгтэй. Тэгээ миний хувьд бол харж байгаагаар бол те энэ бол үнэхээр ганц л ангиар
classic, шилдэг, iconic байх зохиол байсан. Тэгэхээр хэдүүлээ дахиад энэгээр ингэж оролдоод хэрэггүй гэж хийсэн юм лээ. Тэгээд хүмүүс энэтэй бол айгүй их санал нийлдэг юм байна лээ. Одоо зарим хүмүүс чинь те зарим одоо найруулагч зохиолч нар чинь ингээд нэг айгүй алдартай болчихсон болохоор тэрийг баг сонжруулаад айгүй олон кино хийгээ явчихдаг те. Тэр нь сүулдээ ингээд нэг сонирхолтой болчихдаг шүү дээ те. Тэгэж алж яснаас баг тэгэл тэр чигтээ нэг ангиараа дууссан дээрсэн юм байна лээ. Угаасаа би ч гэсэндээ те тэрэндээ санал нийлж байгаа. He's an angry elf. Look at you. За манайхаа ингээд миний айгуу дуртай Home Alone 1, Home Alone 2 за тэгээд Elf гэдэг энэ 3 киноны сонирхолтой факторыг ярьж өглөө. Ягаад энэ 3 киног сонгосон бэ гэхээр миний дуртай кинонуудаас гадна угаасаа бүх хүмүүсийн дэлхийд даяараа те шинэ жил болгоноор үздэг классик шилдэг кинонууд учраас ингээд та бүхэндээ ярьж өглөө. За тэгээ миний өөр үзэх туфтаа шинэ жилийн кинонууд гээд та бүхэндээ хуваалцах юм бол Christmas with the Cranks гэдэг байгаа. Тэр нь зөвхөн амар дуртай. За тэгээ түүнээс гадна Surviving Christmas гэдэг Ben Affleck-ийн тоглосон кино байгаа. Тэр нь бас маш их дуртай. Love Actually гэдэг тэр кинонд бас айгүй дуртай. Түүнээс гадна The Holiday гэд кино байдаг. Cameron Diaz-ийн тоглосон тийм. Тэр нь бас айгүй дуртай. Тэгээ бас нөгөө Santa Claus гэд 1 2 3 гэдтэй тэрнэрт бас айгүй дуртай. Тэгээд та нар маань шинэ жилийн хамгийн дуртай бүр хизээж үзээд өддөггөө бүр айгүй хайрлж үздэг кинод аль кинонод вэ гэд те тэр тухайгаа доор комментэд бичүүлдэгээр надад айгүй сонирхолтой байна. За ингээ хэрвээ та бүхэн маань бичлэг таалагдсан бол юу хийх мэдж байгаа байх лайк дараарай. За тэгээ channel дээр subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай. За миний Instagram account right here. Instagram-ыг нь бас дагаарай. За ингээд дараагийнхаа хоболох булангаараа цоо шинэ хэмжлэгтэйгээ уулзалтлаа. Түр баяртай.